Сайн бацхан уу, Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн сэдвээр бид нэр ямар сэдвээр уншлага хийх вэ тэгэхээр бас нэлээд удаан ороогүй бараг л жилийн өмнө орсон нэг уншлага байсан. Тэрийг би дахиж шинжилж оруулъя гэж бодлоо. Энэ сэдв нь болохоор таны бодож байгаа хүн танаас яг юу нууж байгаа вэ гэдгийг харах болно. За тэгээд энергийн шалгалтыг болохоор би яриа сонирхолтой байлгах үүднээс одоо таны бодол мэдрэмж ямар байна ч юм уу тэгж асуухын оронд өөрсдийгөө бас expose хийгээд өөрсдийнхөө бас бүр өөрсдөөсөө ч нууцсан байгаа зүйл биднэрт заримдаа байдаг штэ. Тийм учраас та яг бодож байгаа хүнээс юу нууж байгаа вэ гэдгийг шалгаад тэгээд таны бодож байгаа хүн танаас яг юу нууж байгаа юм бэ? Юу хэлэхгүй нуугаад байгаа юм бэ цаанаа. Тэгээд дахиад энэ бодож байгаа хүн чинь харилцаагаа цаашаа яг яах зорилготой байгаа юм бэ? Ер нь яа гэж бодож байгаа intention байна уу, юу байна гэдгийг харах болно. Нэмэлтээр болохоор ер нь чухал сэдвүүдийг би хөндөд хэлээд өгье гэж бас бодож байна. Нэмэлтээр болохоор бид нэр юуг харах вэ гэхээр авахыг хүсэж байгаа сонирхолтой хүмүүс маань болохоор бид нэр тэнд харах зүйл болвол одоо энэ бодож энэ бичлэгийг үзэж байгаа хүн чинь тань руу хийх дараагийн алхам нь юу байх вэ? За тэгээд энэ харилцаа урт хугацааны ирээдүйд ямар байх вэ? За энэ хүн танд хайртай юу? Энэ хүн таны яг хүсэж байгаа зүйлийг өгч танд чадах уу гэдгийг харах болно. За ингээд уншлах руугаа орцгоё. Өнөөдрийн бүлэг сонголт болохоор картуудаас гадна бас нэг сонирхолтой юм бэлдсэн байгаа. За эхний бүлэг болохоор Шороо мах бодиттой үнэг гэдэг карт байна. Энэ картыг сонгож байгаа хүмүүс маань нэгдүгээр бүлэг болно. За тэгээд нэг бол энэ цэцэг. За айгу урт ихтэй байгаа учраас би гайгүй харуулах гэж хичээе. За энэ намрын цэцэг гэж нэрлэдэг гэсэн. Гадаад нэр нь болохоор айгу сонин нэртэй байсан. Хризамента гинүү. За би буруу хэлж иж магадгүй. Ямар ч гэсэн монголоор намрын цэцэг гэж явдаг ийм гоё нарийн дэлбэтэй том цэцэг байна. За энэ ягаан цэцгийг энэ үнгийн карттай сонгож байгаа болвол та нэгдүгээр бүлэг болно. За хоёрдугаар бүлэг болохоор за цэцэг нь болохоор миний хамгийн дуртай цэцэг пиони. За тэгээд хий мах бодтой хэрэг гэдэг карт. За хэрэг гэдэг картанд татагдаад давхар яг энэ пиони цэцгэнд та татагдж байгаа юм бол 2 дугаар бүлэг болно гэсэн үг. За 3 дугаар бүлэг болохоор fire ant буюу одоо монголоор улаан шоргоолцнууд гал мах бодтой амтан шавж. За тэгээд цэцэг нь болохоор энэ гоё ягаан сарнай. Baby purple гэх юм уу да энэ бүтгэн ягаан өнгийн сарнайг Fire Ant-тай та хамт сонгож байх юм бол 3 дугаар бүлэг болно. За ингээд уншлах руугаа орцгоё. Баярлалаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлээ. 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ намрын цэцгийг үнэхтэй Oracle карттай цуг сонгосон байх учиртай. За тэгэхээр эхлээд болохоор та яг энэ бодож байгаа хүнээсээ өөрөө яг юу нуугаад байгаа вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад болохоор яг таны бодож байгаа хүн чинь таныг эргэлзүүлээд байдаг. Тэрийг та гэхдээ аюу нуудаг гэж гарч ирж байна. Карт болохоор өөрөө үнэний карт байсан. 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань бас ер нь бол нэлээд ийм стратежик энэ харилцаанд хандж байгаа гэх юм уу да та бүхэн бас өөрсдөө аюу ухаалаг байгаа. Айгүй юм cool байж чадж байгаа гэж бол хүзүр дээр гарч ирж байна. Яагаад вэ гэд тэгэхээр ингээд цаан чин зөндөө юм болоод байгаа хэрнээ танд бас ингээд сонир мэдрэмжүүд төрж байгаа, хүнд мэдрэмжүүд төрж байгаа хэрнээ та энийг яг одоо энэ бодож байгаа хүндээ ерөөсө харуулахгүй байгаа гэж болвол бууж ирж байна. Хоёрын ээлд гарч ирж байгаа гэхээр ер нь бол та яг энэ хүнтэй цаашид урт хугацааны ирээдүг итгэлтэйгээр харах уугүй юу гэдэг дээрээ сүүлийн үед бол ер нь маш их эргэлзээд байгаа. Уртаашаа гэх юм бол баг өнгөрсөн 2 сарын турш, за богиндоо гэх юм бол сүүлийн 1 сар, за тэгээ бүр 2-7 хоногийн өмнөөс ч юм айгүй эргэлзээд байдаг болцоо харагдаж байна л да. Та бүхэн маань өөрсдөө энэ хүн дээр юу гэж эргэлзээд байна вэ гэд тэгэхээр яг одоо бол ингээ харилцаатай байгаа хүмүүс болвол харагдаж байна.
та энэ бодож байгаа хүнтэйгээ харилцаатай байгаа. Тэгтээ энэ харилцаа зүгээр ингээд та хоёр нэг нэгнээ одоохондоо сонгоод байгаа юм шиг мэдрэмжийг танд өгж байгаа гэж гарч ирж байна. Lovers гэдэг карт бол өөрөө ингээд айгүй гоё карт ч гэсэндээ сонголтыг илэрхийлдэг. Яна мана муур. Стэнгээр амар гүлээ. Сонголтыг илэрхийлдэг. Яг ингээ одоо нэг нэгнээ сонгоод айгүй гоё хамт байж байгаа ч гэсэндээ яг юм урт хугацааны харилцаа энэ байж чадах хэсэгт та эргэлзээд байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээд бит хоёр ингээд цаашид ер нь те айгүй гоё хамт байж байгаад гэхдээ ингээ харилцаа дуусчиж магадгүй дээ гэсэн нэг юм айдас танд бол байгаад байгаа байхгүй. Гэхдээ энэ бол нэг тийм амар айдас бол бас биш. Зүгээр ингээд за үнэхээр ингээд цааштай болохгүй тохирохгүй болвол те харилцаа ингээд хэцүү байсан ч гэсэндээ яах вэ? Дууссан нь баг дээр юм уу да. Одоо дуусах ёстой бол дуусахаас өөр яах вэ гэсэн нэг тийм бодол та бүхэнд нэгдүгээр бүлгийнхэнт бол өөрсдөд нь байна. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэн маань та өөрөө энэ хүнд хайртай юу гэвэл бол хайртай гэж гарч ирж байна. Тэгэхдээ таны бодож байгаа хүн чинь ер нь бол сүүлийн үед ч юм уу танд ер нь ямар санагдаад байгаа вэ? Та энэ хүнийг таньж мэдэх тусам ч юм уу аль сүүлийн үед яг энэ бодож байгаа хүн чинь нэг юм айгу logical санагдаад байгаа гэх юм уу да. Зарим хүмүүсийн хувьд ингээд нэг юм роботтой ч хамт байгаад байгаа юм шиг тийм мэдрэмжийг та бүхэн аваад байгаа. Яг ингээд бүр гүнийг нь ухаад задлаад үзэх юм бол энэ хүн бүх зүйлийг өөрийнхоороо ингээд шийдээ яваад идэг. Яг ингээд та хоёр айгүй гоё нэг баг болж чадчихэв нүү. Энэ хүн таныг ойлгоод тэгээд та ч энэ хүнийг ойлгоод те ингээд ярилцаад байж чадчихэв үү гэвэл танд үгүй санагдаад байгаа. Яг шууд утгаараа энэ хүн за миний одоо туртаа хоолыг иднэ. За миний хийхийг хүсэж байгаа зүйлийг хийнэ. Миний явмаар байгаа газар руу явнаа гэд бүх зүйл дээр ингэж хандаад байгаа юм байхгүй ч гэсэндээ ингээд өнөөдрийн хүртэл харилцааны нөхцөл байдлыг харангуут дандаа энэ хүний шийдвэрээр бүх юм явцсан байгаад байгаа харагдаж байна. Далтуур ингээд manipulative гэж бол хэлж болохгүй л байна л да. Энэ хүнд яг санаатай тэгээд байгаа юм бас харагдахгүй байгаа байхгүй. Гэтэ ер нь том шийдвэрүүдийг дандаа энэ хүн гаргадаг. Тэгэхдээ тантай ярилцаж ч юм уу те таны үнцгийг сонсож та яамаар байгаа дуртай байгаа мүү мүү тэрийг чи ерөөсө харгалзаж үзэлгүйгээр энэ хүн бүх шийдвэрийг гаргаад байгаа юм шиг танд санагдаж байгаа. Энэ нь өөрт чинь бол бас яг тэмч таалагдахгүй байгаа зүйл байна л да. Бараг энэ зан чанар нь харилцаан дээр нэг юм шудраг бус тэнцвэргүй байдлыг үүсгээд байгаа гэж та бүхэн бол бодож байгаа харагдаж байна. Гэхдээ ингээд та бүхний яг хүсэж байгаа зүйл бас харагдаад байгаа байхгүй. Таны хүсэж байгаа зүйл харагдаад байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр энэ дэр 3 зоос байгаад байгаа. Ингээд айгүй гой ойлголцоод хамт байхыг та бол энэ хүнтэй хүсэж байна. Гэхдээ юу мэр юм битээ ингээд энэ хүнд ингээд айгүй гоё чин сэтгэлээ нээгээд ярилцаад нөгөө хүн чинь яах вэ? Яг тантай адилхан тий хааны аягны хэмжээнд бол байх албагүй. Баатрын аягны хэмжээнд л байхад болно. Илүү ингээд нэг тийм акшнтай хичээл зүтгэлтэйгээр тий тантай ярилцаад ойлголцоод одоо таны санал болгож байгаа, таны зөвлөж байгаа зүйлсийг энэ хүн аваад хэрэгжүүлээд тий илүү нэг юм emotional, илүү нэг юм зүрх сэтгэлээсээ нээлттэй уян зөөлөн романтик энэ харилцаанд та энэ хүнийг хандаасаа гэж хүсээд байгаа. Тэгхийн бол ингээд энэ харилцаа цаашаа ингээд үргэлжлээд явхад танд болохгүй зүйл байхгүй байхгүй. Та эргэлцгээ болох гээд байгаа. Гэтэл энэ хүн болохоор ер нь л бүх зүйлийг өөрийнхоороо шийдээд нэг тийм хүүтэн хатууч юм шиг мэдрэмжийг сүүлийн үед танд өгөөд байгаа нь танд бол бас хэцүү санагдаж байна. Тэгэд энэ мэдрэмжүүдээ та энэ хүндээ хэлэхгүй нуугаад байгаа гэж болвол бас гарч ирлээ. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэн маань энэ бодож байгаа хүндээ бол хайртай юу хайртай. Тэгээд яг ингээд харилцаа чинь хосууд талаасаа ч юм уу романтик талаасаа ч юм уу гоё байж чаддаг. Та энэ хүнтэй ингээд яг гоё таарж тохирдог, нийцдэг тэдгээр зүйлсээ болвол бодохгүй биш бодож гин, мэдэрж гин. Тэгээ энэ хүнтэй та айгүй тийм урт хугацааны ирээдүйн ууг нь харахыг хүсдэг. Тийм потенциал бол байгаа гэж та бол бодож байгаа. Гэхдээ яг энэ бодож байгаа хүний чинь сүүлийн үед гаргаад байгаа хандлага байгаа байдал
ингээд таныг амар эргэлзүүлээд байгаа учраас яг хуу одоохондоо ингээд харилцааг юу н харъя те. Цаашаа харилцаа сайжрах нүггүй юу? Магадгүй бит хоёр ингээд буцаад айгуу гоё харилцаа тэнцвэртэй болоод ч юм уу, аль эсвэл яг ингээд ихнээсээ гоё тэнцвэрээ болоод нэгнээ ижил тэнцүү хайрлаад явчих ч юм билүү. Тэр болтол юу н харжий. Яг юу таалагдахгүй байгаад байгаа те. Энэ харилцаа ингээд юу н айгуу гүнзгийрээ цаашаа үргэлжилсэн ч гэсэндээ нэг өдөр дуусчих магадгүй, таныг хүсэж байгаа хүн энэ хүн байж чадахгүй байгаад байна гэдгийг та бүр илүү ойлгож магадгүй гэсэн нэг юм эргэлзээнүүдээ одоохондоо энэ хүнд бол хэлэхгүй бай гэж бол бодоод байгаа харагдаж байна. Тэгээ нэгдүгээр бүлгийнхний яг гол нуугаад байгаа юм гэх юм бол биш үү? Одоо яг ихний хоёр хэсэгт гарч ирсэн зөрчилдөөнд бодлоос ч юм болоод за энэ харилцаанд би цаг хугацаа өгөөд хичээл зүтгэл гаргаад нөгөө хүнийг хүлээгээд ч юу н харилцаа жоохон нэмэргүй байж иж магадгүй дээ гэсэн нэг юм сөрөг бодол нэгдүгээр бүлгийнхэнд ороод ирсэн байна. Тэгээд бас нэг их ингээд болохыг бүтээ идэ. Одоо яг энэ хүнтэй ингээд жоохон ойлголцож чадахгүй байгаа дээ штэ. Тийм бол өөрийнхөө зүгээс ингээд өшөө илүү хичээл зүтгэл гаргая. Өөрийнхөө юу хүсэж байгаа, юу бодоод байгаа, юу мэдрээд байгаа гэдгээ энэ хүнд ингээд чин зүрхнээсээ ингээд зөөлнөөр нээлттэйгээр илэрхийлээ энтер гэж бас нэгдүгээр бүлгийнхэн маань их бодохгүй болчиж аль болох энэ харилцаанаас болж дарамт авахгүй, зовхгүй те. Би одоо энэ хүнийг өөрчлөх ажлыг би хийхгүй. Зүгээр ингээд жоохон хараад үзье. За бараг за нэг сар ч юм уу те ядаж хараад үзье. Тэгээд юу н 1-2 сар хараад энэ харилцаа дээрдэхгүй болвол одоо цаашлаа 5 сар, 6 сар, 7 сар гэл хүлээгээд авах бараг шаардлагагүй дээ гэсэн нэг ийм бодол нэгдүгээр бүлгийнхэнд байна. Тэгээд гатны илд доошоо харж гарч ирж байгаа нь та бол энэ хүндээ яг ууралдгаа дотроо ингээ айгүй бухимддаг энэ хүнээсээ болоод ингээд айгүй хүчтэй, тогтворгүй, сэтгэл санааны хувьд нэг юм тэнцвэргүй те бачимдсан ийм мэдрэмжүүдийг та авахын хувьд бол авдаг. Гэхдээ энийгээ ерөөсөө нөгөө хүндээ мэдэгдүүлдэггүй. Ингээд дотроо эдрийг ингээ бодоод мэдрээд байгаад идэг гэж болвол гарч ирж байна. Тэгээ магадгүй нэгдүгээр бүлгийнхний хувьд гэх юм бол ер нь бодож байгаа зүйлээ энэ хүнд шууд илэрхийлэх юм бол та айгүй ууртай, бухимдалтай, түргэн зантайгаар энэ хүнтэйгээ харьцах гад байдаг учраас угаасаа яг энэ мэдрэмжүүдээ болохгүй байгаа зүйлсийг энэ хүнд хилдэггүй байгаа аахгүй. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэнд маань бас яг ингээд Queen of Cups шиг те айгүй юм зөөлнөр гэх юм уу да. За надад энэ болохгүй байна, энэ таалагдахгүй байна. Надад энэ хэцүү байна шүү. Энэ дээр надад туслаад өгөөрэй, дэмжиж өгөөрэй. Энэ дээр намайг ойлгоч гэж нэг тийм нээлттэй бол бас яг харьцаж чадахгүй, тэгж өөрийгөө илэрхийлж чаддгүй гэх юм уу? Тийм учраас ер нь бол өөрийнхөө мэдрэмжүүдийг ингээ айгу хаагаад бариад идэг. Тийм энерги бол гарч ирлээ. Ер нь энэ харилцаа таны хувьд бол одоо нэг юм жоохон шудраг бус санагдаад байгаа. Энэ харилцаа тэнцвэргүй байгаа танд санагдаж байгаа. Уг нь бол та энэ хүнд хайртай үе сэтгэлтэйг бол хайртай сэтгэлтэй урт хугацааны ирээдүй хармаар байгаа. Гэхдээ энэ хүний сүүлийн үед гаргаж байгаа хандлага таныг бол маш их эргэлзүүлж байгаа. Тэг үнэхээр цаашаа болохгүй ээж магадгүй. Тийм бол одоо хэцүү ч гэсэндээ амар муухай надад санагдах ч гэсэндээ за болцсон ч яах вэ гэдэг нэг тийм ирээдүйд гарч болох сөрөг үр дүнтэй баг эвлэрчих гээд байгаа энерги нэгдүгээр бүлгийнхэнд маань байна. За энэчнээс гарч ирж байгаа орд гэх юм бол нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс өөрсдөө маш хүчтэй, ихэр хумах жинлүүр, ялангуяа жинлүүрийн ордтой байх боломжтой. Эхний орд бас гарч ирж байна. За тэгээд хилэнц мэлхий загасны орд бас гарч ирлээ. Энэ нь таны аль эсвэл бодож байгаа нэг орд байх боломжтой. За ингээд уншлагынхаа дараагийн хэсэг рүү оръё. За энэ хэсэг энергийн шалгалт үнэхээр сайн таарж явах юм бол уншлагаа цаашаа үргэлжлүүлээд сонсхийг зөвлөе. За одоо болохоор гол хэсэг рүүгээ орноо. Таны бодож байгаа хүн чинь юу нуугаад байна уу? Харнаа. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн
Тэрнээс юуг нугаад байгаа вэ? Хэлж өгөөч. Үе бас уу. Яг адилхан Two of Swords нэг газар гарч ирж байна. Page of Swords. За, Ace of Coins-ийг тайлбарлуулъя. Star card. Star card-ийг дахиад тайлбарлуулъя. This is so weird. Маш сонин. За. Ингэж гарч ирж байна. Таны бодож байгаа хүн чинь танаас яг юу нуугаад байна вэ? Юу хэлэхгүй байгаад байна вэ гэд тэгэхээр энэ хүн бас ингээ харилцаан дээрээ ер нь бол эргэлзээд байна. Энэ харилцааг үнэхээр цаашаа үргэлжлүүлэх үү яах уу гэдэг дээр эргэлзээд байгаа гэж болов бууж ирж байна. Тэгэд яагаад вэ гэд тэгэхээр энэ харилцаа таны бодож байгаа хүний хувьд нэг тийм анхнаасаа жоохон practical байгаагүй гэх юм уу? Энэ нь юу гэсэн үг вэ гэд тэгэхээр энэ юм статусын бас яг ялгаа юм шиг болвол харагдаж байна. Энэ хүн болвол танд татагддаг. Та энэ хүнд болвол ингээд нэг тийм bigger than life мэдрэмж өгöd идэг гэх юм уу да. Юу гэсэн үг вэ гэд тэгэхээр та яг энэ хүний хувьд нэг тийм хаах хол ингээд гялалцж байгаа од шиг санагддаг гэх юм уу? Дэндүү ингээд өөрт нь бас гоёдоод байгаа ч юм шиг мэдрэмжийг ер нь бол энэ хүн танаас авдгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээ бас яагаад ингэж санагдаад байгаа вэ гэд тэгэхээр ер нь бол таны гаргаж байгаа хандлага, таны яг энэ хүнтэй харьцаж байгаа байдал, энэ харилцаанаас хүлээж байгаа хүлээлт ч өөрөө ингээд айгу том байгаад идэг. Та яг энэ хүнд ингээд за надад чи ингэж өг тэгэж өг, тим юм авч өг. Энтэр гэж юусоо харьцдаггүй байж иж болно. Гэхдээ л ингээд нэг би ийм харилцааг айгу гоё гэж боддог. Би ирээдүйд хайртай хүнтэйгээ одоо яг ийм газар очиж амьдрын ийшээ аялна гэд хүн ингээд зүгээр нэг юм боддог, мөрөөддөг зүйлээ ингээд ярьдаг штэ. Тэгэнгүүт энэ хүнийг ингээд айлгаад идэг гэж гарч ирж байгаа юм. Яагаад вэ гэхээр та айгүй гоё юм том мөрөөдөлтэй том зүйлсийг хүсдэг, тэрнийхээ араас өөрөө бас юм явдаг хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу энэ хүний нүдэнд. Гэтэл яг ингээд нэг юм бодит одоо тийм аар шаар ч юм уу тиймэрхүү юм болвол та нөх их амьдралаасаа хүсдэггүй юм шиг энэ хүнд бас санагддаг гэх юм уу. Тэгээ юу гэж тайлбарламаар юм бэ? Би яг ойлгоод байна л да. Гэтэ нэг үгээр сайн илэрхийлж чаддгүй. Энэ хүний хувьд нэг тийм энгийн зүйлийг бас ер нь хүсээд байгаа.
айгүй тийм practical зүйлийг хүсэж байгаа гэх юм уу да. Тэгэхэд таны ингээд хүсэж байгаа зүйл ч юм уу ер нь өөрийнхөө амьдралд энэ харилцаан дээр тавьж байгаа expectation чи хүлээлт чи айгүй том санагдаад байдаг. Энэ хүний танд өгч чадахгүй, хийж өгч чадахгүй, одоохондоо байхгүй зүйлсийг та ингээд энэ хүнээс хүлээгээд байгаа юм шиг. За энэ хүн өгч чадахгүй байлаа гэхэд тэрийг та өөрөө бүтээх юм шиг тийм мэдрэмжийг энэ хүн танаас аваад идэг гэж болвол гарч ирж байна. Тэгэнгүүт яалтчгүй ингээд тантай өөрийгөө харьцуулаад эхэлдэг байгаад байгаа байхгүй юу? Өөртөө бас байхгүй юмнуудаа тэгэхээр энэ хүн бодоод эхэлдэг. Ер нь материаллык эд баялаг талаасаа санаа зовж байгаа зүйлс энэ хүнд бол зөндөө байгаад байгаа гэх юм уу. За ингээд амар гоё том зүйлсийг амлах хэрэгтэй байна. Том зүйлсийг би хийж өгөх хэрэгтэй байна тий. Одоо зүгээр жишээлбэл цэцэг авч өглөө гэхэд ингээд нэг юм мини бодолтой цэцэг өгдөг штеп. Тим юм танд өгж болохгүй. Энэ нь танд нөх их гоё мэдрэмж өгөхгүй, нөх гоёор нөлөөлөхгүй, оронд нь яг юм 99 сарнаа ч юм уу те бэлэглэх ёстой. Таныг тийм юмыг хүртэх ёстой хүн гэж бас бодоод байгаа байхгүй. Гэтэл яг өөрийнхөө мөнгө санхүүгийнхаа нөхцөл байдалд санаа зовдөг ч юм уу. Иймэрхүү асуудлууд цаана нь амар их байгаад байна. Энийгаа ер нь болвол гэж жоохон нуугаад байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээ таны хувьд болохоор гэхдээ одоо бас тийм муухай хандлага энэ хүнд юусаа гаргаж байгаа юм бол байхгүй. Ингээд чи надад ингэж хандаж чадахгүй мó? Чи харилцаан дээр ийм хэн зүйлсийг ингээ хийж бүтээж чадахгүй мó? Надад наа чин таалагдахгүй байна гэд ингээд айгүй тийм өндөр зэрэглэлийн өндөр стандарттай ч юм уу тийм зан гаргаад байгаа юм танд бол байхгүй. Энэ хүн ингээд үнэхээр заримдаа хийж чадахгүй, өгч чадахгүй, бүтээж чадахгүй юмнууд байгаа хгүй. Тэр болгон дээр нь та энэ хүнийг ингээд айгүй гоё ойлгодог. За окей зүгээр штэ. Би яагаад ч вэ тий ойлгож ийн ойлгуулгүй яах вэ энэ төр гээд та таны зүгээс болохоор уг нь бол нэгдүгээр бүлгийнхэн маань ингээд нөгөө хүний амар ойлгоод яг ингээд өөртөө keep up хийгээд өөрийнх нь хурдаар ингээд урагшлаад өөрийнх нь нөхцөл байдалд та энэ хүнийг ингээд айгуу тааруулаад байгаа хгүй. Энэ хүн тааруулаад байгаа. Гэтэл энэ хүн чинь тэгж бас мэдрэхгүй шаал эсэргээрээ бодоод байна. Яаж бодоод байна уу гэхээр за миний байж байгаа байдал ч таалагдсангүй дээ би болохгүй байна да. Гэтэ ингээд те цаанаа ингээд миний гарч байгаа хандлага дургуйгаа ч гэсэндээ наана за яах вэ гэд өнгөрөөчлөөдөө гэд энэ болохоор ингээд бүр цаадлыг нь ухах юм бол энэ хүний хувьд бас айгүй тийм insecurities буюу өөртөө ихтгэлгүй байдал энэ төр болвол байна. Буруу эго ажиллаж гин гэсэн үг харагдаж байна. Тэгээ энэ хүн болвол тантай уг нь ингээд амар гоё урт хугацааны ирээдүй бас хардаг. World card дээшээ харж гарч ирж байгаа хэрэг энэ хүн тантай юм potential хардаг. Ер нь бол таныг ингээд өөрийнхөө амьдралд айгүй гоё юм аз жаргалтай хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг, хүссэн зүг рүүгээ явж чаддаг те. Одоо нэг тийм larger than life гэж орж ирээд байна. Үнэхээр ингээд амар юм бүтээлч, аз жаргалтай хүн гэж бол таныг хардаг, мундаг хүн гэж бол таныг хардаг. Гэтэл энэ хүн болохоор яг таны хэмжээнд ингээ хүрэх гээд хичээгээд байгаа тэр явцдаа гэхдээ яг чадахгүй амар ядраад байгаа гэж болвол бууж ирж байна. Ингээд таны зэрэгт хүрэхийн тулд энэ хүн ингээд хэр урт замыг ганцаараа амар зовж тулах вэ гэдгээ бас мэдэхгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь л энэ хүнийг айгу зовоогоод байгаа харагдаж байна л да. Тэгээд яг ингээд mirroring energy байна. Таны бодож байгаа зүйлийг нөгөө хүн чинь бас яг бодоод байгаа. Энэ хоёр хүзэр шал өөр картаар эхний хэсэгт болвол гарч ирсэн. Тэгээд танд бас ингээд энэ хүн ер нь жоохон шудраг бус хандаад байгаа ч юм шиг, таныг ойлгохгүй байгаад байгаа ч юм шиг тий санагдаад байна гэсэн шүү дээ. Энэ хүнд чинь бас тэгэж санагдаад байгаа. Таныг бас энэ хүн чинь буруугаар ойлгоод байгаа харагдаж байна. За юун дээр ингэж буруугаар ойлгоод байна вэ? Яагаад харилцааг балансгүй тэнцвэргүй байна гэж энэ хүн бодоод байна вэ гэд тэгэхээр ер нь бол таныг ингээд амар том гоё зүйлсийг хүсэж гин, мөрөөдөж гин тий. Тэгээ тэдний зарим нь болохоор бүр ингээд нэг тийм бодит байдлаас бас яг үнийг хэлэхэд жоохон тасарсан. Гэтэ энэ бол энэ хүний л харж байгаа үнцэг. Энэ хүн өөрт нь байхгүй, өөрөө яг ингээд хурдан хийж өгч чадахгүй байгаад байгаа зүйлстэй өөрөө ингээд шархлаа зовоод байгаа байхгүй юу? За тэгэнгүүт бурууг бас яах вэ? Энэ харилцаанаас танаас бас хайж гинэ. Миний бас яг чадах зүйлийг ойлгохгүй байна да. Миний хийж өгч чадахгүй зүйлсийг надад ингээд тулгаж гин да. Шууд бус утгаарч гисэндээ тий. Тэгээд энэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүний нууж байгаа зүйл гэх юм бол яг энэ асуудлуудаас болоод
Ер нь бол таны бодож байгаа хүн чинь харилцаан дээр амар юм механик байдлаар хичээгээд байгаа юм шиг бас сүүлийн үед санагдаад байна. Яг ингээд танд таалагдахын тулд таны хүсэлт нийцүүлэхийн тулд ингээд өөрийгөө бүр үнэхээр дэндүү хүчлээд байгаад байгаа. Тэгээ энийгээ болохоор танд ерөөсөө бас хэлэхгүй байгаад байгаа. Уг нь хэлчихвэл та энэ хүнийг ойлгоод айгүй гоё ойлголцчихоор байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд за одоохондоо надад боломж алгаа, надад зав алгаа тий. Би энийг бол ер нь тэдэн хүртэл хийж өгч чадахгүй байх шүү. За ойрын бараг 1 жилдээ болвол тий би чадахгүй байх, арай хамт тусдаа гарч чадахгүй байх, арай тийшээ ингээ хамт аялж чадахгүй байх гэд ингээ хэлчих юм бол та ойлгоно штэ. Гэтэл юусоо тэгж хэлэхгүй өөрийгөө бас ингээд гуйдаад танд өөрийгөө гоёор сайхнаар баталж нотолж харуулах гэж хитрхи хичээгээд байгаагаасаа энэ хүн өөрөө нэг мэдсэн чинь ингээд амар ядарсан, туйлдсан мэдрэмж аваад байгаа юм байна. Тэгээд ер нь бол энэ асуудлуудаас болоод яг та хоёрын харилцааг ерөөсөө юм эвтэй найртай, тэнцвэртэй байж чадахгүй байна даа л гэж энэ хүн бодоод шаналаад байгаа харагдаж байна. Энийгээ бол бас нууж байгаа. Тэг шаналхын хажуугаар болвол бас яах вэ? Яг үннийг хэлэхэд, хатуу хэлэхэд биш дээ. Таныг болохоор ер нь ингээд хит агаарын юм, хит том юм ингээ хүсээд байдгаа. Тэг энийг чинь болохоор бас жоохон ухаалаг зан чанар биш. Хитрхи ингээд airy байна, бодол санаа чинь хүсэлж ингээд эндүү агаар дээр хөвөөд байна гэж энэ хүн бас ер нь харж цаанаа жоохон шүүмжлэх хандлага болвол байгаа. Тэрийг бол нуугаад байна л гэж хүзүр дээр яалтчгүй гарч ирж байна. За тэгээ ерөнхий энергиудыг харах юм бол King of Swords доошоо харж гарч ирж байна. Яг ингээд нөгөө нэг энергиудтай харьцуулахаар болохоор нь штэ та хоёрын бодож байгаа зүйлс яг ингээд нэг рүүгээ дайрсан байдалтай байгаа байхгүй. Та болохоор за миний бодож байгаа хүн ингээд байна да. Энэ нь таалагдахгүй байна да гэд тэгж яхад энэ хүн бас эсэргээрээ над дээр яг энэ нь болохгүй байна. Намайг яг ингээд байна гэсэн бодолтой. Тэгээ та болохоор яг энэ бодож байгаа хүний нөгөө нэг уншлагын ихний хэсэгт гарч ирсэн штэ ер нь бүх юм энэ хүний шийдвэрээр ингээд яваад байна. Энэ хүн дэндүү хүүтэн байна тий. Тэгж бодож байгаа байтал, та тэгж бодож байгаа байтал энэ хүн харахтаа би энэ харилцаан дээр удирдахч байж чадахгүй байна. Би энэ харилцаан дээр илүү ухаалаг тал нь, илүү мундаг шийдвэр гаргадаг тал нь байж чадахгүй байна гэд өөрийгөө юм голоод байгаа байдалтай байгаа байхгүй. Тэрнийг нуулж байгаа зүйл нь болохоор юу вэ гэхээр та болохоор өөрийгөө ерөөс тгээгүй гэд бодоод мэдрээд байгаа штэ. Харин ч ингээд энэ хүнд өшөө зөндөө юм хэлмээр байгаа, өшөө дотроосоо зөндөө юм гаргамаар байхад энэ хүнд тэрийг та хэлэхгүй харилцааг муудчих үедээ нөгөө хүн гомдчих үедээ гээд ингээд хэлэхгүй байгаад байгаа байхад чинь энэ хүн болохоор ингээд таныг өөртөө нь ер нь бол нэг тийм багш шиг харьцаад байна гэж бас бодоод байна. Teacher гэдэг карт гарч ирсэн. Queen of Swords дээшээ таны бодож байгаа хүн чинь болохоор ингээд энэ харилцааг юу гэж харж ийн вэ гэхээр та энэ хүнд хитрхи их юм заагаад идэг, зөвлөөд идэг, та харилцааг удирдах чиглүүлээд идэг. Юмс дандаа таны хүснээр, таны шийдвэрээр яваад байна гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байна. Тэгээд ингээд нэг тийм хосын хайр сэтгэлийн харилцаа шиг биш, нэг юм багш шавийн харилцаанд байгаа юм шиг тийм мэдрэмжийг энэ хүн танаас аваад байгаагаа нууж байгаа. Тэгээд judgment хүртэл гарч ирж байна гэхээр тэгээд энэ judgment бол яг энэ уншлах төр шал өөр утгаар орж ирж байна л да. Ер нь ингээд харилцаан дээр том шийдвэрүүд гаргадаг. Нөгөө хүндээ дандаа чи юм байна шүү, тэгж шүү, энийгээ өөрчлөөрэй, тэрийгээ засаарай гэд нэг тийм заавар зөвлөгөө өгөөд идэг хүн нь таныг болчихсон гэж энэ хүн бодоод байна. Тэгэнгүүт одоо юу гэмээр юм битээ харилцаан дээр нэг тийм гоё сэтгэл догтлох, өөрийнхоороо байх, хүснээрээ бас заримдаа аашлах, нэг тийм өөрийнхоо эрх дураараа чөлөөтэй байх энэ одоо хүсэл нь ингээд ерөөсөө хэрэгжиж өгч чадахгүй ингээд нэг юм хаалттай болоод танаас бас болгоомжлоод идэг болсон. За ингээд хэлэх юм бол надад яг яаж хандах бол ууралчих үедээ, бухимдчих үедээ, буруу ойлгочих үедээ гэд энэ хүн бас яг хүүхд шиг хүн байна л да харилцаан дээр. Тэр нь бол гэхдээ танд бас таалагддаг зам чанар байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу уг нь. Тэрийгээ бас ингээд гаргаж чадхаа болцсон. За тэгэхээр ер нь бол ингээд хоёр талын нууж байгаа зүйлсийг харахад хоёулаа бие бинийгаа үнэхээр шал буруу ойлгож байгаа харагдаж байна. Энэ дээр бол одоо ингээд юу нөлөөлж иж болох вэ гэхээр нэгдүгээр сайн ярилцаж ойлголцохгүй байгаад байна. Хоёрдугаарт гэх юм бол та айгүй юм гэрхай
Ер нь ингээд болж байгаа зүйлс болохгүй байгаад байгаа зүйлсийг айгүй ингэж анзаарж өөрийнхоороо боддог. А нөгөө хүн чинь бас яг адилхан байгаад байна. Тэгэд энийгээ хамгийн гол нь та хоёр зөв ойлголцож ярилцаж чадахгүй анзаарж байгаа зүйлсээ зөв яг 100% ингээд бодож чадахгүй би бинийгаа жоохон буруутгаад байгаа хандлага байх юм. Та болохоор энэ хүнийг өстой харилцаан дээр тий өөрийнхоороо байна, дураараа байна, хатуу байна гэж бодож байхад таны бодож байгаа юм чи яг адилхан таныг тэгж хараад байгаа байхгүй юу? За ийм зүйлсийг болвол нууж байгаа харагдаж байна. Өөр нуугаад байгаа зүйл бол алга. Ортуудыг харах юм бол та хоёр хоёулаа л ихэр хумах жинлүүрийн орттой байх боломжтой. Ер нь ихэр хумах жинлүүр маш хүчтэй гарч ирж байна. Нэмээд хилэнцгийн орд, охины орд болвол бас гарч ирж байна. За орд бол бас заавал 100% таарах алтгүй байдаг гэдгийг анхаараарай. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь энэ харилцаагаа цаашид яах зорилготой байгаа юм бэ гэдгийг харъя. Тэгээс саяных бол яг нууж байгаа зүйл нь учраас нууж байгаа зүйл нь л гарч ирнэ. Тэгэхээр өөр нь харилцаагаа цаашид яах зорилго бодолтой байна тэрийг нь харъя. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэдэнтэй харилцаагаа цаашид яг яах бодолтой байгаа вэ? Харилцаан дээр ер нь нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа хүн ямар зорилготой байна вэ? Материал орд бас гарч ирж байна. Devil дээр. Окей. Текст доош харсныг тайлбарлаж өгөөч. За ингэж асуухад болохоор таны бодож байгаа хүнд болвол яг нэг тийм айдас айгүй хүчтэй төрчөөд байгаа хэрнээ. Бас яг ингээд тантай харилцаагаа бүр дуусгая болио орхий ч юм уу тэгж бол бодоод байгаа юм бол огт алга. Зүгээр энэ хүн бас өөрөө юмсыг clearly харж чадахгүй байгаа. Өөрсдөө юмыг ингээд бас айгүй тийм шилэн цонхны цаанаас харж байгаа юм шиг ийм тод томруун харж чадахгүй байгаа асуудал бол байна. Тэгээд тантай ингээд хамт байхаар энэ хүн хичээх ёстой байгаад байгаа байхгүй юу? Яг нэг тийм энэ нь бас буруу зүйл ерөөсөө биш. Яг таны төлөө ингээд зарим нэг муу зуршлуудаа хаяад, таны сонирхдаг зүйлсийг сонирхоод, тантай ингээд бас тасан зохицоод явах ийм шаардлага байгаад байгааг энэ хүн бол мэдж байгаа. Гэхдээ айгүй зөрүүд. Ер нь бол танаас өмнө ч юм уу одоо ингээд өөр харилцаа энтерт байсан бол бас айгүй өөрийнхоороо дураараа байсан байгаад байгаа харагдаж байна. Одоо ингээд би бол ийм л хүн намайг ингээд байгаагаар минь л хайрлаа гэдэг нэг тийм төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бол өөрөө бас яг тийм зөв зүйл бол биш гэдгийг энэ хүн мэдрэхийн хувьд мэдэрч байгаа. Гэхдээ 100% гэдээ аваад үзэх юм бол 30% тал тэрийг ойлгоод байгаа гэх юм уу. Тэгэд энэ нь бол яг үнэхээр жоохон red flag харагдахын хувьд бол харагдаж байна. Яагаад вэ гэд тэгэхээр хүн хин нэгэнд хайртай болвол
бас ингээд тодорхой хэмжээнд өөрчлөгдөх хэрэгтэй нөгөө хүнийхээ төлөө. Тэгээ ганцаараа л ингээд өөрчлөгдөөл яваад байгаа гэсэн үг биш. Тэгэхээр ч unrequited love буюу одоо ганцхан талтай хайр болчихноо, ганцхан талтай хичээл зүтгэл болчихноо. Гэтэл бас ингээд одоо бас ийм айгуу тийм наймаалцах зарчмаар уг нь хүн бүр муухай байх юм бол харж болох байхгүй. За би ингээд хичээгээд энэ хүнийхаар ингээд байгаад те ингээд боломжтой өөрчлөх ёстой юмнуудаа би өөрчлөөд явах юм бол үгүй ядаж ингээд дараа нь те тань дээр ингээд болохгүй байгаад байгаа ч юм уу асуудалтай юмнууд гарч ирлээ гэхэд за би чиний төлөө бас ингэж өөрчлөгдөөд хичээж байгаа. Би тэрийг энийгээ засаж байгаа. Чи харин энийгээ өөрчилж болох уу гэд ингээд баргейн хийж болох байхгүй юу? Бартер хийнэ гэх юм уу те. Гэтэл тийм бас гоё зам байгаа гэдгийг энэ хүн ерөөсө харж чадахгүй байна. Нэг л таны төлөө өөрчлөгдөөл те таны хүсэж байгаа зүйлийг өгөх юм бол нэг юм өөрөө ялагдах юм шиг мэдрэмж аваад идэг. Энэ нь бол ерөөсө тэр чигтээ эгоны асуудал. Одоо ингээд та жишээлбэл айгүй өглөөс ирдэг нөгөө хүн чинь айгүй оройс ирдэг хүн байлаа гэж бодъё. Тэгээ та ял хэзээ ингээд өглөөний те 7 цагт сэрэл өдөр ингээл зөндөө юм амжуулаад байж идэл энэ хүн чинь за нормалаараа сэрлээ гэхээр бүр 10 11 гэж сэрдэг ч юм уу. Одоо тийм байх юм бол та хоёрын ингээд нэг тийм амьдрал бас огтлолцохгүй шүү дээ. Тэгснэ айгүй ингээд ажил төглөөсөө шалтгаалаад ч юм уу шүн ингээ унтдаг байлаа гэж бодъё. Та болохоор айгүй эрт сэрж байгаа юм чи эрт унтан те. Тэгэнгүүт ингээд нэг юм балансгүй байдал бас үүсэж байгаа шүү дээ. Энэ зүгээр жишээ. Тэгээ та болохоор ингээд за жоох эрт унтаж болохгүй мүү гэд тэгэнгүүт тэрийг ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй. Би угаасаа ийм хүн. Би угаасаа л хар багын л те ингээл амар орой унтдаг байсан. Тэгээ ер нь бол нойрондоо би айгүй харамж тэгж эрт сэрж чадахгүй гэдэг ч юм уу. Яг нэг ийм хандлагаар харилцаанд хандаад байна. Өөрөө тэгээд энэндээ бас ингээд айгүй тийм бухимдалтай, яахаа мэдэхгүй байдалтай дотроо бол айгүй юм confused эдрэтэ мэдрэмжүүдийг мэдрээд байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ харилцаагаа цаашлыг яа гэж бодож байна гэхээр яг амар нарийн гаргацсан шийдвэр бол алга. Жохон эргэлзээд байна. Эвгүй зүйл нь гэх юм бол. Яг яах вэ гэж бодоод байгаа харагдаж байна л да. Харилцааг бол дуусгамааргүй байгаа. Угаасаа таныг бас орхиод явж чадахгүй байгаа байхгүй юу энэ хүн. А тэгвэл тантай хамт байхын тулд энэ хүн өшөө илүү хичээх хэрэгтэй, өшөө илүү өөрчлөгдөх ёстой байгаад байна. Тэгээ энэ нь энэ хүнд зүгээр л амар хэцүү байгаад байгаа харагдаж байна. Тэгээ яг бас ойлгоё гэх юм бол бид нар өөрөө өөрсдийгөө өөрчлөх ямар хэцүү байдаг вүлээ те. Тэрнтэй адилхан бүр ингээ хүнийг чи ингээд өөрчлөгдөө тгээ ингээ гэх бол баг бүр боломжгүй зүйл гэж байгаа байхгүй юу. Тэгэд энийг энэ хүн бас дотроо мэдрээд байна. Өөрийгөө өөрчлөх маш их хэцүү байгаад байгаа харагдаж байна. Тийм болохоор ингээд яхаа бүр тантай яг гэрлийн суун ч юм уу бүр маш урт хугацаанд ингээ хамт байна. Би яг энэ хүний төлөө өөрчлөгдөөд тэг хүсэж байгаа бүх зүйлийг өгнө гэдэг яг нэг тийм писийг амар амгалан олж шийдээгүй байгаад байгаа харагдаж байна л та. Гэхдээ ер нь бол тантай цаашид хамт байх бодолтой байна. За ер нь бол ингээ харилцаагаа аль болохтэй ингээд аятайхан байлгая, ив найртай байлгая, тэгэх гэж хичээ. Тэгээд ингээд цаашаа хамт байгаад үзье. За тэгж жаад үнэхээр би өөрчлөгдөж чадах нь үү, аль эсвэл би чадахгүй нь үү, бит хоёрын харилцаа болохоор энэ үгүй юу гэдгийг ингээд нэг харъя гэсэн нэг юм бодолтой бол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ яагаад ийм сони юмнууд бодоод байна вэ гэхээр нэгдүгээр бүлгийнхэнд маань яг би шуудхан айгу тодорхой хэлэхэд энэ хүн өмнө нь ерөөсөө ийм өөрийгөө илүү better person болгох, өөрийгөө илүү сайнаар өөрчлөх, ахих нэг тийм нөхцөл байдалд ерөөсөө орж үзэж байгаагүй. Тэгээ та болохоор энэ хүнийг яг триггер хийгээд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол нэгдүгээр бүлгийнхний өөрсдийнх нь одоо та бүхний өөрсдийн чинь энэ хүндээ тавиад байгаа шаардлага үг нь айгүй зөв байгаад байгаа. Зарим зүйлийг ингээ аваад сураад ойлгочих юм бол харилцаанд ч хэрэгтэй тэр битэл энэ хүний өөрийнх нь амьдралын хэв маяг цаашдын өсөлт хөгжилтөнд нь айгүй хэрэгтэй зүйл байгаад байгаа учраас та энэ хүнийг бодож л ер нь бол энэ хүн дээр янз бүрийн хүлээлт тавьдаг, ганц нэг юм хилдэг байгаад байгаа харагдаж байна. Гэтэл яалтчгүй өмнө нь ерөөсөө ингээд өөрийг нь эн чин болохгүй байх тэрийгэ зас гэдэг тийм нөхцөл байдалд энэ хүн байж үзээгүй. Тэгэл та ингээл гинт гарч ирээл тэ энэ хүний ингээд нэг өнөөдрийн хүртэл ямар үзэл бодолтой, ямар дадал зуршилтай, ямар ааш хандлагатай амьдарч ирж исэн тэр болгоныг ингээд савлуулаад ахаар энэ хүн ингээд амар хэцүү байдалтай болоод бүр яг юуг яаж ойлгохоо мэдэхгүй баг бит хоёрын харилцаа ингээд токсик байгаад байна.
бид хоёр нэгнийгээ таарч тохирохгүй байна гэдэг ийм мэдрэмжүүдийг мэдрээд байгаа юм байна. За гэхдээ харилцааны цаашдын зорилго гэхээр ер нь бол ингээд яг за нэг жоохон ажиглыг харъя гэсэн юм байхгүй. Ер нь бол биш үү те аль болох ингээд тань дээр буулт хийгээд харилцаагаа бол цаашаа ингээ үргэлжлүүлье. Харилцаан дээр хичээж байгаа өөрчлөгдөж байгаа гэдгээ танд харуулж батлая л гэж бодоод байна. Тэгэхгүй бол таныг ерөөсөө харилцаан дээр ингээ маш сэтгэл хангалуун бус байгаад байгаа гэж энэ хүн бодож байгаа байхгүй юу? Нэгдүгээр бүлгийнхэн маань өвөө нь бол ингээ харилцаан дээр сэтгэл хангалуун бус байгаа, нөгөө хүнээсээ зөндөө их ингээд өөсөв те болохгүй юмнууд олж харж байгаа гэдгээ нуудаг ч гэсэндээ энэ хүн чинь айгүй анзаарахтай учраас бас та хэлсэн хэлээгүүд хэрэг чи анзаараад байгаа. Ер нь бол энэ харилцаан дээр таныг яг өөрийнхөө тэ хамгийн гоё хувилбараар байж чадахгүй байна. Надтай ер нь урт хугацааны ирээдүй харж чадахгүй байна. Би болохгүй байгаад байгаа учраас надтай харилцаан дээр сэтгэл хангалуун бус байгаад байгаа учраас ингээм амар олон юм нэхэж надаас шаардаад байна гэж бодож юм. Тэгээд энэ дээр бол өөрөө ер нь цаашид төрүүлж буулт хийгээд үзье, хичээгээд үзье, харилцааг урагшлуулъя, өөрийгөө дайчлая гэдэг нэг юм дунд хугацааны ирээдүй харцсан байгаа гэх юм уу? Ер нь ойрын 4-5 сарын хугацаанд баг ингээ хичээгээд үзье те. Тэгэх юм бол бид хоёрын харилцаа сайжрах нь уу яах нь уу? Оролдоод үзье гэдэг юм байдалтай бол байна. Тэгэд энэ болгоны цаана бас яг ингээд харилцааг тийм амархан орхичиж энэ хүмүүгээс чадахгүй байгаа байхгүй юу? Одоо хайр сэтгэл огт байхгүй биш, энэ хүнд бол байгаа юм байна л да. Тэрнээс биш ингээл болчих штэ. Энэ бол болчхоор хүн байгаа байхгүй юу? Окей. За би чадахгүй юм байна. Би болохгүй байгаа юм болвол ингээ хоёлаа болий гэд тэгчгэр хүн байгаа байхгүй. Гэтэл тэгэж чадахгүй байна. Тэг ингээ хичээгээд ах юм бол таныг ингээд энэ харилцаан дээр илүү уужим сэтгэлээр, илүү зөөлөн сэтгэлээр өөрт нь ханддаг болох болоо гэж бас найдаж байгаа бол харагдаж байна. За нэгдүгээр бүлгийнхэндээ одоо нэг богинохон зөвлөгөө аваад үзье. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс сахиуснуудаас энэ харилцаан дээр юу гэж зөвлөх вэ? Яг одоогийн нөхцөл байдалд нь. The Sun. The World. Three of Cups. Дээшээ. Nine of Cups. За ингэж асуухад болохоор энэ харилцаанд бол таныг жоохон хугацаа өгчхөөл гэж хүзэр бол гаргаж ирж байна. Тэгээд энэ дээр болохоор Springs гэдэг юу нь бол айгу алдартай нэг юм хар дуучттай хамтлаг байна л да. Тэгээд би киног нь болохоор үзчихсэн. Яг хөө ингээд айгу юм токсик харилцаатай байдаг хүмүүс ахгүй юу? Бас ингээд нэг хамтлагийнхан те хоорондоо өрсөлдөн нэг нэгэндээ жоохон хатаархаж барина. Тэгсэн ч гэсэндээ ер нь бол ингээд тус тусдаа карьер хөөхөөс илүүтэй хамтдаа байхдаа айгүй юм мундаг байсан. Тэг яг жоохон ингэж претенд хийж нэг нэгнтэйгээ харьцдаг байсан. Яг ингээд нэг том зорилго нь ерөөсө цугтаа байх юм бол гоё яагаад байна, алдартай байгаад байна. Тэг хамтдаа хичээе гэдэг нэг юм зорилго дээрээ нэгдээд тэгэл ааш зангийн ялгаа, хүсэл сонирхлын ялгаа энтрээ бол ингээд бас хамтлагийнхаа төлөө орхиж исэн хүмүүс гэх юм уу. Тэгээ энэ болохоор бас ингээ айгу нөлөөтэй бас энэ хүзрүүд дээр гарч ирж байна. Сахиуснууд юу гэж зөвлөд байна вэ гэд тэгэхээр энэ харилцаанда яг одоодоо бай
гэж зөвлөж байна. Яа одоо хүзэр одоо ийм л айхтар юм бас зөвлөдгөл юм бах та. Би бүр гайхаад ах юм. Ер нь ингээл нөгөө хүнээ бас нэг их амар бодоод ах хэрэггүй гинэ. Одоо ингээд яг бүгдээрээ сая энэ уншлагын 2 дугаар хэсэгт энэ хүний зорилго, энэ хүний бодлыг харлаа штэ. Тэгэнгүүт ингээд за би бас болохгүй байгаа юм шиг байна. Би айгүй өндөр шаардлага нөгөө хүндээ тавиад ах шиг байна штэ. За тэгвэл өөрийгөө өөрчлөе энтер гээд нөх их хэрэггүй. Ер нь бол энэ хүнээс жоохон болгоомжлох нь бол зөв одоохондоо гэж болвол гаргаж ирж байна. Гэхдээ ингээд энэ хүнтэй одоодоо ингээд гоё бай, харилцаатай бай, харилцааныхаа сайн талууд дээр илүү анхаараа. That's okay. Энэ нь зүгээр. Тэгэд ер нь бол өөртөө айгүй гэхдээ илүү хайртай бай гэж зөвлөд байна. Энэ хүний төлөө та өөрийнхөө одоо хил хязгаарыг буулгаад хэрэггүй, өөрийнхөө стандартыг доошлуулад хэрэггүй. Нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө маш гоё юм өөрсөддөө хайртай, өөрсөддөө сэтгэл хангалуун, хүсэж байгаа бүх зүйлээ бас энэ хорвоо ертөнцөөс энэ амьдралаас авч явж байгаа ийм хүмүүс байгаа байхгүй юу? Эн чинь таны дотоод гал гэсэн үг. Энийгээ ингээд өөр хүний төлөө өөрчлөөд хэрэггүй, алдаад хэрэггүй. Тийм болохоор яг нэг юм өөрийнхөө happiness, өөрийнхөө бие даасан байдлыг жоохон хамгаалах хэрэгтэй гэж буулгаж ирж байна. Тэгэхдээ харилцаа болвол бас ингээл дуусгачих харилцаа бол бас биш гэж сахиуснууд нь зөвлөж байна. Яагаад бэ гэд тэгэхээр ер нь бол нэг хэдхэн асуудлуудыг давчих юм бол хамгийн ойрхондоо гэд тэгэхээр одоо энэ зууны 7-8 дугаар сараас эхлээд та хоёрын харилцаа бол ер нь сайжрахаар байна. Seven of Wands дээшээ харж гарч ирж байна гэхээр харилцаан дээр ингээд юм жижигээс ахуулаад томорсон одоо зөрчилдөөнүүд, саад татгурууд байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ энийг бол та хоёр даваад гарчиж чаднаа гэж хүзэр бол буулгаж ирж байна. Тэгэхдээ таныг бол нэг буулт хийгээд хэрэггүй. Энэ хүнээс ингээд харилцаагаа тасал гэж байгаа юм биш. Гэхдээ нэг жоохон ингээд нэг тийм зай аваад яг тэр boundaries буюу хил хязгаараа ингээд тогтоогоод тэгээд ингээд байж гэж хүзэр зөвлөд байна. Тэг ер нь одоодоо л төвлөр хит их урт хугацааны ирээдүй хараад ч юм уу бодоод ч юм уу хэрэггүй одоохондоо гэж болвол хүзэр зөвлөд байна. Сахиуснууд нь зөвлөж байна. Тэг энэ харилцааг бол ингээл дуусгачих ч юм уу, ингээл орхичих ч юм уу тэг цаг нь бол бас болоогүй. Тим цаг ирнэ ч гэсэн үг биш. Ер нь энэ харилцаанд ингээд та хоёр хоёулаа амар гоё аз жаргалтай байх, учраа олох тийм өөрчлөлтүүд ирээдүйд ирэхээр байна. Тэгээд энэ дээр болохоор та зүгээр энэ харилцаанд хугацаа л өг. Жохон хугацаа өг. Хугацаа өгж явах явцдаа одоо тэр ингээд өдөр хоног өнгөрөөл хугацаа ингээд урагшлал явж байгаа шүү дээ тий. Тэр бүх хугацаанд ингээд ер нь одоодоо л энэ хүнтэй харьц гэж зөвлөж जैन. Тэгээ харилцааг илүү нэг тийм light хөнгөн тий хөнгөн авраатай байлгахыг бас зөвлөж जैन. Ингэх юм болвол ер нь бол энэ харилцаан дээр өөрчлөлт ирнэ. Энэ харилцаан дээр яг юм жинхэнэ гоё хайр сэтгэл болвол бас үүсэхээр харагдаж байна. Гэхдээ ингээхийн тулд одоо хүзэр ингэж зөвлөхгүй байгаа шүү дээ. Чи л баг болохгүй байгаа даа. Тэ нөгөө хүнийхээ төлөө өөрчлөлт тэр хүндээ чи ингээл амар хатуу андаал янз бүрийн юм шахаад штэ гэж юусоо хэлэхгүй байна. Харин ч ер нь бол та яг зөв зүйл хийж байгаа. Тэг өшөөч илүү бүр ингээд энэ хүнээсээ өөрийгөө жоохон детач хийх хэрэгтэй гэх юм уу? Хэрвээ та яг энэ хүндээ ингээл амар санаа зовоол, энэ харилцааны ирээдүйд санаа зовоол ингээд байгаа бол бас нэг их хэрэггүй. Ер нь энэ харилцаанаас илүү өөртөө анхаар тэгтээ энэ хүнд хугацаа өг. Тэгжэл энэ харилцаан дээр ер нь бол өөрчлөлт ирнэ. Одоогоор бол сахиуснууд чинь таны өөртөө илүү хайртай бай гэж зөвлөж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах сонирхолтой байгаа хүмүүст бид нэр тэнд юуг харах вэ гэд тэгэхээр энэ бол нэлээд олон зүйл харах байгаа. За энэ бодож байгаа хүний чинь тань руу хийх дараагийн үйлдэл юу байх вэ гэдгийг дараагийн том үйлдэл юу байх вэ гэдгийг харна. Энэ харилцаа урт хугацааны ирээдүйдээ ямар байх вэ гэдгийг харна. За тэгээд энэ хүн танд яг хайртай юу, сэтгэлтэй юу гэдгийг ухаж харах болно. Тэгээ энэ хүн таны үнэхээр хүсэж байгаа зүйлийг танд өгч чадах уу? Хэрвээ тийм бол хизээ вэ? Үгүй бол яагаад вэ гэдгийг харна. За ингээд уншлагын дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлах руу оръё. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Хирэний картыг, Хирэний Oracle картыг энэ ягаан өнгийн сарнаатай хамт сонгосон байх учиртай.
За тэгэхээр эхлээд болохоор та одоо энэ бодож байгаа хүнээсээ яг юуг нууж байгаа вэ гэдгийг асууж байгаа. За ингэж асуухад болохоор нэг л тодорхой мессеж амар хүчтэй гарч ирж байна л да. Энэ харилцаа гал цугаа алдаад байгаа юм шиг танд санагдаад байгаа гэдгийг та бодож байгаа хүнээсээ өөрөө нууж байгаа гэж болох үзүр дээр гарч ирж байна. Ер нь энэ харилцаа эхэлж явах үед ч юм уу та энэ харилцаан дээр өөрөө маш их юм ихтгэл найдвараар дүүрэн байсан байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ харилцаа таны амьдралд амар том шинжлэлт, өөрчлөлтийг авчирна гэж бодсон. Таны өмнө нь байсан харилцаануудаас ч юм өөр байна гэж бас итгэж найдаж исэн. Ер нь энэ харилцаа анх эхлэх үед таны хүлээлт маш их өндөр байсан гэх юм уу? За яагаад ингэсэн бэ гэд тэгэхээр таны бодож байгаа юм чи өөрөө тань руу төрүүлж үйлдэл хийсэн. Ер нь бол харилцааны ихэнх үед таны бодож байгаа хүн чинь харилцаан дээр өөрийгөө маш их дайчилдаг байсан байгаадаа харагдаж байна. Ерөөсөө л ингээл тань руу маш их үйлдэл хийгээл ерөөсөө ингээд баг амар заяа үзүүлэхгүй те тань руу ингээл харилцаа холбоо тогтоогоол тань руу ингээл маш их хичээл зүтгэл гаргаал те ер нь бол таныг тэгснээрээ энэ хүн айгүй зөөлөлсөн байгаадаа харагдаж байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө болохоор та ер нь энэ хүнд нэг зүрх сэтгэлээ үгүй гэж бас боддгоо байсан. Зүрх сэтгэлээ ер нь бол ингээ айгу хаацсан те хэр баргийн хүнийг ингээд нэг их амьдралтаа оруулахгүй, харилцаа эхлүүлэхгүй гэсэн ийм байр суурьтай байсан байхад энэ хүн болвол одоо ингээд маш түргэн үйлдэлүүд хийж, маш их хичээл зүтгэл гаргаж ер нь бол таны амьдралд орж ирж байжээ. За тийм учраас та энэ хүн дээр ер нь бол ингээд амар их ихтгэл найдвар тавьсан байсан чинь одоо болохоор энэ харилцаа ерөөсөө л нэг тийм өөрчлөгдөхгүй, шинжлэхдэггүй юмс ингээ хувьсаж ахихгүй байгаад байгаа юм шиг танд санагдаад байгаа юм байна. Тэгээ гол нь болохоор та энэ хүн чинь танд үнэхээр юм гоё шин мэдрэмж өөр зүйлсийг ойлгуулж чадна гэж та үг найдаж исэн байгаадаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл тэхгүй байгаад байгаа болохоор энэ харилцаа ер нь таны хувьд өмнө нь болоогүй те нэг юм харилцаанууд байдаг бол тэр категорид л ингээл орох хүн болж хувирж байгаа юм шиг танд санагдаад байгаа гэдгийг та энэ хүндээ хэлэхгүй нуугаад байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээд ер нь бол та бас ингээд өөрөө айгүй тийм сонирхолтой, гал дүлтэй те юм маш их хүсэл тэмүүлэлтэй, passionate зүйлийг хүсэж байгаа. Насанд хүрэгчдийн хувьд гээд тэгэхээр бүр ингээд одоо дотн харилцаагаа хүртэл айгүй гоё байлгахыг, адлын утлаар дүүрэн байлгахыг ингээд энэ хүнтэйгээ хүсэж идэг. Гэтэл нэг л тийм байж чадхаа болцсон юм шиг энэ харилцаа танд санагдаад байгаа юм байна. Тийм болохоор за зарим хүмүүсийн хувьд болохоор энэ хүнээс өмнө өөр харилцаатай байсан. Гэхдээ бүр ингээд дуусчихсан харилцаа гэх юм уу тэр нь. Нэг тэр тийм хүнээ ингэж буцаж бас сонирхоод одоо энэ хүнээ гэхээсээ илүүтэй X-ээ өмнө нь харилцаатай байсан хүнээ буцаж ингэж сонирхох нэг тийм жоохон red flag мэдрэмжүүд нэгдүгээр бүлгийнханд маань мэдрэгдээд байна. За үгүй болвол биш үү те зүгээр энэ харилцаа яг анх ямар гоё байсан юм бэ? Өмнө нь ямар гоё байсан юм бэ? Ямар сонирхолтой, ямар адлын явдалтай, ямар их хүсэл тэмүүлэлтэй, passionтай байсан юм бэ те? Ингээ бит хоёр бүр нэг нэгнээ харахгүй бол байж чадахгүй. Цугтаа байхаар ингээ хорон мөч бүхэн үнэхээр гоё адлын явдалтай сонирхолтой байсан штэ. Гэтэл одоо тийм байхаа болчлоо гэдэг энэ мэдрэмж танд болвол маш их хүчтэй төрөөд байгаа. Тэгээ одоо гэхээсээ илүүтэй энэ хүнтэй та өмнө нь маш ийм гоё потенциал хардаг байж дээ гэдгээ бодоод харилцааны одоогийн нөхцөл байдалд хоёрдугаар бүлгийнхэн маань айгүй юм урам хугараад байгаа байдалтай байгаагаа нөгөө хүнээсээ болвол яахаа хэлэхгүй нууж байгаа гэж бол бууж ирж байна. Тэгээ энэ мэдрэмжийг бараг та бүхэн маань өөрсдөөсөө ч нуудаг байж иж бол магадгүй л харагдаж байна л да. Тэгээ харилцаан дээр болвол ер нь ингээд эргэлзээд ирээдүйд санаа зовоод энэ хүнээсээ ингээд маш их сэтгэлийн шарах угаасаа аваад байна. Хоёрдугаар бүлгийнхэн маань тэгэнгүүт та бүхэн маань өөрсдийгөө бас ингээд аюулаг детач хийчдэг хүмүүс байна л да. Ер нь ингээд энэ хүнийг хайрлал, энэ хүн дээр аюул их юмнууд мэдрээл нөгөө хүнээ гих тусам та яг ингээд нэг юм шархлаад байгаа мэдрэмж авч байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд олон юм бодохгүй бай, энэ харилцаанаас болж зовхгүй бай, шархлахгүй бай гэд тэх юм болвол хоёрдугаар бүлгийнхэн маань зүгээр ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг бас
дахиад хаагаад тэгээ өөр юм хуманд анхаарлаа хандуулад ингээд энэ хүнээсээ детач хийгээд өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо цуг байж байгаа байсан ч хамаагүй ингээд ер нь жоохон татаж авах нь танд илүү дээр санагдаад байгаа. Ингэжиж бас та бүхэн өөрсдөө зовохгүй шаналхгүй байгаад байна. Тэгээ энэ мэдрэмжүүдээ нөгөө хүндээ хэлэхгүй нуугаад байгаа гэж болвол бууж ирж байна. Харилцаагаа болвол та бүхэн өөрсдөө дуусгаагүй л байна л да. Гэхдээ баг ингээд за үнэхээр бит хоёр болохгүй байгаад энэ харилцаа одоо дууссан ч яах вэ гэдэг нэг тийм мэдрэмж нэг 2 дугаар бүлгийнхэнд ороод ирсэн байгаа гэх юм уу. Тэгээ энэ харилцаа дууссан ч нэг их гайхаад ах юм байхгүй. Уг нь бол дуусгамааргүй байна л да. Гэтэ ингээ үнэхээр болохгүй байгаад дуусгасан ч ер нь бол яах вэ одоо гэсэн нэг ийм хандлага 2 дугаар бүлгийнхэнд маань байна. Тэгээд энэ хүндээ та бүхэн маань өмнө нь байсан шигээ бас айгүй хүчтэй дүрлцэж татгатгаа болчоод байгаа. Энэ харилцаан дээр ингээд та чиглэлгүй болчоод байгаа. Цаашид энэ хүнтэй урт хугацааны ирээдүйг бас харж чадахгүй байгаа гэдгээ нөгөө хүндээ хэлэхгүй нуугаад байна л да. Тэгэл ер нь энэ харилцаа ингээд нэг тийм шинжлэхдэггүй юм байна да. Өөрчлөгдөхгүй юм байна да. Гоё ахихгүй юм байна да гэдэг нэг ийм мэдрэмжүүд танд айгүй хүчтэй төрөөд тэгээ бараг ингээд за юм өөрчлөгдөхгүй те ямар ч ингээд би хүлээж найдаад авах юм байхгүй ийм харилцаанд анхнаасаа бараг өөрөө яах гэж орвоо яах гэж энэ хүнд боломж олговоо гэдэг ч юм уу ийм бас нэг тийм харамсал өмнө нь гаргасан шийдвэртэй ингээд халаглаж байгаа мэдрэмж 2 дугаар бүлгийнхэнд маань бас байна. Тэгэд энэ нь яагаад вэ гэхээр 2 дугаар бүлгийнхэн өөрсдөө энэ харилцаан дээр маш их хүлээлт тавьсан байна л да. Угаасаа хосын харилцаанд ингээд хоёр хүн нэг нэгнийхээ төлөө өөрчлөгдөөд сайжраад харилцаа ингээл юу н ахиад яваад байх хэрэгтэй. Өмнө нь ингээд хамт байсан харилцаануудаас өмнө нь мэдэрч исэн мэдрэмжүүдээсээ ингээд цоо шин зүйлсийг бас мэдэрч амьдрах дуртай хүмүүс байна 2 дугаар бүлгийнхэн маань. Тэгээ энэ хүн танд тэрийг өгч чаднаа гэж бодсон ч одоо ерөөсөд ихгүй байгаа байхгүй юу? Ийм мэдрэмжүүдийг нууж байгаа харагдаж байна да. За ерөнхий энерги гэд гэх юм бишээ. Хүзрүүд гэд гэх юм бол маш хүчтэй хилэнц мэлхий арслан хонь нумын орднууд гарч ирж байна. Энэ нь таны болон таны бодож байгаа хүний орд байх боломжтой. За тэгээ сарны орд нь үхэр болон бас хилэнц байж болохоор бол хариутлаа. За энэ энергийн шалгалт таарж байвал цаашаа уншлагаа үргэлжлүүлээд сонсоход асуудалгүй болов. За одоо уншлагынхаа гол хэсгүүд рүү оръё. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднээс яг юуг нууж байгаа вэ? Ace of Wands-ыг тайлбарлуулъя. Queen of Wands-ыг тайлбарлаад өгөөч. Саныг тайлбарлаад өгөөч.
Тангид маныг тайлбарлаад өгөөч. Beverly-г тайлбарлаад өгөөч. Зүг. За ингэж асуухад энэ хүний танаас нуугаад байгаа зүйл болвол биш үү те. Ер нь шуудхан хэлэхэд энэ хүн чинь танд бол маш их хайртай, сэтгэлтэй, тантай урт хугацааны ирээдүй хардаг. Ер нь бол өөрт чинь маш шудраг хандахыг хүсэж байгаа. Энэ харилцааг айгүй гой баланстай, тэнцвэртэй авч явахыг хүсэж байгаа. Таны сэтгэл санааг тайван амгалан байлгахыг хүсэж байгаа. Тэг нэг юм провайдер байхыг хүсэж байгаа энержи болвол байна. Энэ хүн одоо ингээд өөрийгөө цаашид айгүй баян болно, мөнгөтэй болно, ажил карьерийн хувьд амжилтанд хүрнэ гэл ингээл амар том зорилгод өөртөө тавиад байгаа нь ер нь болвол бас тантай айгүй урт хугацааны ирээдүй хараад байгаа учраас ингээд байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээ энэ хүн бол танд үнэхээр хайртай, сэтгэлтэй, тантай маш урт хугацааны ирээдүй бол харж байгаа. Тэгэхдээ гол асуудал нь юу юм бэ тэгэхээр яагаад тэгээд энэ мэдрэмжүүдэд танаас ингээд нуугаад байгаа вэ гэхээр энэ хүний амьдрал одоогоор амар тэнцвэргүй байдалд байна. Ер нь өөрөө айгүй тийм токсик нөхцөл байдалд байгаа гэж болвол бууж ирээд ах юм. Ер нь сэтгэл санаа нь айгүй муу байгаад байгаа нэгдүгээрт. Маш их зүйлийг overthink хийгээд бодоод нэг л жоохон хүнд асуудалд орцсон байгаа хүн байна да. Их хэмжээний мөнгө санхүүгийн үр ширний асуудал байгаа байж магадгүй. Ямар нэгэн донтолттой холбоотой тийм асуудалч байгаа гэж магадгүй зарим нэг хүмүүсийн хувьд. Тэр нь одоо юу байж болох вэ гэд тэгэхээр ойлгож байгаа байх. Одоо янз бүрийн жоохон мөрийтэй тоглоом энэ төр ч юм уу. Одоо ингээд мөнгө төгрөг хөөж байгаад ажил карьер гэж явж байгаад буруу хүнтэй буруу хамтын ажиллагаа эхлүүлчихэд тэрнээсээ гарч чадахгүй байдаг ч юм уу те. Аль эсвэл гэхдээ зүгээр л overall ингээд таны энэ бодож байгаа хүн чи өөрөө дотроо юм маш их шаналлтай ер нь л юмнуудыг айгүй их overthink хийгээд ургуулж бодоод өөрийнхөө бодол санаатай эв зүгээ орлох энэ хүнд угаасаа маш их хэцүү байдаг. Нэг ингээл олон юм бодоол, нэг юмд шаналал, сэтгэл санаа нь муу байгаал эхлэхээрээ бараг шууд ингээд сэтгэл санааны маш хүнд нөхцөл байдал готрол руу явж орох гээд байдаг төрлийн хүн байна. Тэгэхээр ингээд өдөр тутмын энгийн зүйлсэд бас яг анхаарлаа хандуулад байгаад байж чаддгүй. Одоо ингээл юу хийж ийн, яаж ийн те уулзах барих уу энэ төр гээд нэг юм өдөр тутмын юм жижигхэн таскууд байдаг штэ. Тиймэрхүү юмнуудад бас төвлөрчиж чаддгүй хүн юм байна л да. Тийм болчдөг. Тэрийг танаас бол нуугаад байгаа гэж гарч ирж байна. Тэгээд маш их токсик хүнд хэцүү нөхцөл байдлаас энэ хүн гарахыг хүсэж байна. Одоо шууд утгаараа гэх юм бол өөрөө ямар нэгэн тийм гарах ёстой, дуусгах ёстой, өөрөө ч болмоор байгаа, өөрөө ч ингээд шийдээд урагшилмаар байгаа нэг тийм хүнд нөхцөл байдалд орчоод тэрнээсээ гарах гад өөрөө өөртөөгөө одоо айгүй тэмцэлдэж байгаа байдалтай байна. Тэгээ өөрийнх нь нөхцөл байдал маш асуудалтай хэцүү байгаа учраас таныг энэ нөхцөл байдлаасаа бас ингээ хол байлгах гэдэг гэх юм уу. Өөрийнхөө асуудлуудтай ингээл таныг зууралдуулаад таныг ингээл бас зовоогоод ахыг энэ хүн хүсэхгүй байгаа харагдаж байна. Одоо нэг мөсөн асуудлуудаа шийдчихэд сэтгэл санаагаа гайгүй болохоор тантай холбогдъё, үйлдэл хий энэ төр гэж бодоод байгаа байхгүй юу? Тантай харилцаагаа ямар ч асуудалгүй л байлгах энэ хүн дуртай байдаг. Таны хувьд ингээд те халуун дулаан, өөртөө итгэлтэй, түшиг тулгууртай, итгэж найдаж болох үйц, хүссэн бүхнийг чинь хийж бүтээж өгч чадах үйц ийм хүн байх гэж энэ хүн айгүй хичээдэг. Танд тийм дүр төрхөөл ингээ харуулахыг хүсдэг гэх юм уу? Тэгэнгүүт цаана нь ингээд энэ хүнд амар их олон проблемууд байна. Үнэхээр ажил карьертэй, мөнгө санхүүтэй, ажил төрөлтэй холбоотой, зарим талаараа сэтгэл зүйтэй холбоотой хүнд асуудлууд байна. Тэгээ ийм асуудлуудаа таныг бол хутгамааргүй байгаад байгаа гэж болвол бас гарч ирж байна.
Тэг яг одоогоор танд шудраг хандъя, тайван байдлаар гоё ингээд тэ өөрийг чи хайрлаад, гоё хамтдаа цогтой байгаад өөр төр чинь л ингээд төвлөрөөд цогтой бай гэхээр энэ хүний сэтгэл санаа тэг хувийн амьдрал нь өөрөө маш тэнцвэргүй байгаад байна. Тэгээ эдрийгээ болохоор бас яг танд шударгаар хей за надад ийм асуудал байна. Би ингээд байна. Ийм нөхцөл байдал байгаа шүү. Энийг ойлгоорой. Жохон цаг хугацаа өгчхөө гэд бас хэлчих чадахгүй л байгаад байгаа юм байна л да. Тэг энэ хүн бол танд угаасаа маш их татагддаг гэж болвол бууж ирж байна. Тэг та болохоор ингээд энэ хүн ер нь бол баг таныг бас сонирхоо болчлоо. Тэрийг дагаад миний сонирхолч гэсэндээ унчлаа, буурчлаа гэж бодоод байгаа штэ. Гэтэл тийм юм байхгүй. Энэ хүн чинь бол танд маш их татагддаг, тань руу маш их тэмүүлдэг. Таныг айгүй үзэсгэлэнтэй гэж бол боддог. Улаан өнгө танд айгүй гоё цогтгоос гадна таны хөлийг тэг бэлхүүсийг их гоё гэж бас боддог байх боломжтой. Энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд. Тэгээд ер нь бол энэ хүний анхаарлын төвд бол зөвхөн таал байдаг гэж хүзүр дээр гарч ирж байна л да. Тэг ингээ харангууд яг энэ хатны саваа руу хааны зоос яг ингээ дигналда харцсан байгаа. Энэ хүний харт зүрх сэтгэл таталцал бол зөвхөн тань дээр л байгаа, өөр хэн дээрч байхгүй байна. За тэгээ гурван аяга доошо харж гарч ирсэн. Энэ бол гэхдээ 3 дахь этгээдүүдийг илэрхийлдэг. Ингэж их татагдаад байгаад байгаа хэрнээ одоо гадны нөлөөтэй 3 дахь этгээдээс болоод тантай ингээд одоо яг харилцаж ч юм уу, танд анхаарлаа хандуулж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? За энэ нь өөр эмэгтэй ч юм уу, өөр эрэгтэй ч юм уу, ерөөсөө тийм юм бол бас биш байна. Энэ нь юу юм бэ гэхээр нэг санаа зовоод байх зүйл биш. Тэг 3 дахь этгээд гэдэг бол одоо амьгууч зүйл байж иж болдог. Хол зай, ажил, карьер, гэр бүлийнхэн, найз нөхөд гэд тэ. Аль эсвэл энэ хүнийг ямар нэгэн уруу татаад байгаа муу ч юм байж иж болно. Тийм асуудал бол байгаад байна. Гэхдээ яг юунаас болоод ингээд ер нь танд маш их татагдж байгаа хэрнээ ингээд тантай аз жаргалтай байж, тантай ингээд гой харилцааг өрнүүлж чадахгүй байна вэ гэвэл тэгэхээр энэ хүн бол өөрөө хувьдаа аз жаргалгүй байгаа нь хамгийн том саад хийж байгаа 3 дахь этгээд болоод байна л да. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш. Стресстэй. Юмс ингээд дайжгүй зүгээр байхад хүртэл бүх зүйлийг ингээд нэг тийм сөргөөр хараад байгаа. Сөргөөр ирээдүг ингээд төсөөлж бодоод байгаа тий. Нэг юм дотоод хүүхэд нь аз жаргалгүй байгаад байгаа нөхцөл байдал энэ хүнд үүссэн байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээсээ гарах гэж бол ер нь маш их хичээж байгаа. Одоогоор бол өөр дээрээ айгүй төвлөрж байна. Өөр дээрээ төвлөрөхдөө яг юун дээр төвлөрөөд байна уу гэхээр нэг юм гаццсан, зогсцсон тий бүх юм нь ингээд нэг юм айгүй сүрэг болцсон. Энэ нөхцөл байдлуудаасаа гарах гэж л хичээгээд байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээд тавын саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр ерөнхийдөө жоохон асуудлуудтай байна. Хүмүүстэй айгүй их хэрүүл маргаантай нэгдүгээрт байж иж магадгүй хүмүүстэй ингээд шууд утгаараа хэрүүл маргаантай ажил төрөл асуудалтай тий гэр бүлийнхэнтэйгээ маш их зөрчилдөөнтэй байж иж болно. А хоёрдугаарт гээд гэх юм бол нэг юм айгүй их сөрөг бодлуудад автаад ер нь тантай ч биш бусадтай хүртэл ингээд нэг харилцаж ярилцаж чадахгүй өдөр тутмын амьдралдаа анхаарч чадахгүй байгаа нөхцөл байдалтай энэ хүн байна гэсэн шүү дээ. Тэр нөхцөл байдлаасаа гарах гэж маш их тэмцэж байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээ энэ хүний хувьд ер нь гэр бүлийнхэнтэйгээ айгүй асуудалтай байгаа ч юм уу аль эсвэл ямар нэгэн хууль бус буруу зүйлтэй бас орооцолдоод байгаа байж иж магадгүй тийм нөхцөл байдал болвол бас харагдаж байна л да. Тэгээ ер нь бол өөртөө маш их сэтгэл хангалуун бус байгаа. Таныг аз жаргалтай байлгаж чадахгүй байгаа да. Ингээд зовж байгаа тийм мэдрэмжүүд бол байна. Ер нь энэ хүн одоо яг өөрийгөө жоохон хайрлаж чадахгүй, өөртөө маш сэтгэл ханамжгүй байдалтай байна. Тэрнээсээ уг нь гарах гэж бол хичээж байгаа. Тийм амархан зүйл бас биш байгаад байгаа гэдгийг л ерөнхийдөө танаас хамгийн том нууж байгаа гэж бол бууж ирлээ. За энэ чинээс ордуудыг харахад болохоор маш хүчтэй матар. За охин үхрийн орд харагдаж байна. Тэгээ ихрийн орд байна, жинлүүр байна. Тэгээ галны орд арслан ялангуяа хүчтэй байна. Тэгээ хонь номын орд харагдлаа. За нууж байгаа зүйл нь ийм serious жоохон хувь хүнийхэн амьдралд асуудал байна да. Энэ бол гэхдээ өөр хүнтэй харилцаа бол ерөөсөө биш юм байсан бол бас мэдэгдэн саад болоод байгаа төв бодлоо шүү
гээд бол ерөөсөө ийм маш хэцүү төвтэй асуудал орчоод тэрнээсээ гарч чадахгүй байгаа байдал харагдаад байх юм. За одоо болохоор хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэдэнтэй харилцаагаа цаашид яг яах зорилготой байгаа вэ? Энэ харилцаан дээр ер нь ямар ирээдүй харж төлөвлөж байна? Цаашид юу хийх гэж бодож байна вэ? Окей. Ямар их бааtruуд гарч ирж байна. За энэ хүний харилцаан дээрх цаашдын зорилго гэх юм бол айгүй их үйлдэлүүд хий гэж бодож байна. Хараа. Бааtruуд бол ерөөсөө тэр чигтээ акшн байдаг байхгүй. Бүгдээрээ л янз бүрийн акшн үйлдэлийг илэрхийлдэг. Тэгээд ерөөсөө баатрын элдээс бусд нь гарч ирсэн байна. Ер нь бол таны бодож байгаа хүн чинь биш үү те. Ерөөсөө тантай ингээ ойлголцохгүй байгаа. За харилцаа холбоогүй ч байгаа зарим хүмүүс байж иж бас магадгүй. Тэгэд ер нь бол ингээ угаасаа та хоёрын харилцааг бас айгүй гүнзгийрсэн гэж бодож байгаа байхгүй юу? Ер нь анх байснаасаа бас ингээ өөр болчиход байгаа гэдгийг энэ хүн мэдэхгүй биш мэдж байгаа. За ингээд анх бит хоёрын харилцаа ямар гоё байлаа, ямар гоё хөнгөн тий халуун дулаан, цайлган байлаа. Бит хоёрын харилцаа ямар сонирхолтой байлаа. Одоо гэтэл тэр гал цогоо ер нь жоохон алдаад байна да гэдгийг энэ хүн бол мэдж байгаа. Тэгэд энэ нь болохоор юу вэ гэд тэгэхээр өөрөөс нь болж байгаа гэж бодож байгаа байхгүй. Ерөөсө баахан гурван аягнууд доошоо харж гарч ирж байна гэхээр таны бодож байгаа хүн чинь тантай байнга ярилцахгүй, тантай ойлголцох гэж оролдохгүй, өөрт чинь цаг гаргахгүй тий. Ингээд нээлттэй бай гэж хичээхгүй байгаад байгаагаас болж байгаа. Тантай нэг баг байж чадахгүй байгаагаас ер нь ийм нөхцөл байдал үүсээд байна. За дандаа ингээл гоё өөр дээр буруу гэдэг юм бас байхгүй л дээ. Ер нь л бит хоёр ойлголцохгүй байна. Бит хоёр хамтдаа илүү цагийг өнгөрөөхгүй байна тий. Бинийгаа сонсож мэдрэхгүй байна. Иннээс болоод ингээд харилцаа ер нь бол жоохон нураад байна гэдгийг энэ хүн мэдж байгаа. Тэгээ цаашдын төлөвлөгөө нь болохоор за юуны түрүүнд энэ нөхцөл байдлаа буцаж гоё цасандаа гэж бодож байна. Ингээд тантай харилцаан дээр тий цаашид хичээл зүтгэл гаргаад харилцааг гоё сэргээгээд өөрийг чи инээлгээд буцаад нэг юм гоё хөнгөн халуун дулаан хүсэл тэмүүлэл эргээд сэргэх ийм нөхцөл байдлыг харилцаан дээр бий болгондоо гэд маш их юм хичээл төлөвлөд ботцсон байгаа. Тэрийг өөрөө бас нэг хэлж яриад байгаа юм бол байхгүй юм л да. Ер нь бол тэгчүүл уг нь бас танд айгу амраа байхгүй. Хей за би ийм юм бодож байна. Хоёлаа нэг тэхүү ингэхүү гэж хэлчихдэггүй шууд үйлдэл хийх гэдэг төрлийн хүн. Хайр сэтгэлээ ер нь үгээр биш. Өөрийгөө ойлгуулж бас ингэж нэг тийм тодорхой байж биш шууд ингээд үйлдэл илэрхийлээд идэг гэх юм уу? Ингээд завгүй чив чимээгүй байж байгаад гинтл тантай уулзах гад ирцэн байдаг. Гэхдээ тэрнээс өмнө ядаж уулзлаа шүү чи завтай юу энэ тэргээ асууж болно доо. Тэхгүй юм айгу гинтийн үйлдэлүүд маш их хийдэг хүн байна. За тэгээд одоо бол яг ямар үйлдэл хийх вэ? Яавал харилцаагаа гоё шин шатанд гаргах вэ?
Ингээд нэг иймэрхүү зүйлс болвол ойрын хугацаанд хий. Ойрын нэг 2 хоногоос 2-7 хоногийн дотор тань руу үйлдэл бол хий энэ төр гэж бодоод маш их юм төлөвлөөд л байгаа гэж болвол гарч ирж байна. За тэгээд дээрэс нь маш урт хугацааны ирээдүй бол харж байна. Гэхдээ энэ хүн бол нэг яарахгүй байгаа гэх юм уу, ингээ баг багаар те ер нь бол би өөрийнхөө ажил амьдрал дээр хичээл зүтгэл гаргаад тэгингээ тань дээр ингээд те үнэнч байгаад steady аюу юм тогтвортойгоор ингээ баг багаар урагшлаад хичээл зүтгэл гаргаад танд болвол ингээд амар гоё хайр сэтгэлийг мэдрүүлнэ. Энэ харилцаагаа үнэхээр гоё юм хайр дурлалаар, чин сэтгэлээр те бэлгсэн ийм харилцаа болгоно л гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байна. Баатрийн зоос болвол ер нь удаан хөдөлгөөнтэй ч гэсэндээ яг нэг зориг тавьсан тэрнийхээ төлөө айгүй хичээдэг. За тэгээ тэр хүссэн зүйлдээ хүрэхээс нааш болвол бас бууж өгдөггүй ийм карт. Тэгээд ерөөсөө л ингээд энэ хүн өөрөө хичээгээд өөрийгөө дайчлаад тэг гэхдээ юуны түрүүнд харилцаагаа нэг буцаагаад сэргээгээд хий, шин сонирхолтой одоо ийм мэдрэмжүүдийг харилцаан дээр нэмээд хий те. Эннийхээ дараагаас болвол яг ингээд танд ямар ч юм эргэлзээгүй гоё хайр дурлалыг мэдрүүлнэ. Таныг хайрлнаа, зүрх сэтгэлээ танд 100% өгнө л гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байна. Тэгээ одоо нөгөө танд хайртай юм хэнтэр гэдэг нэмэлтийн уншлагын ерөөсөө хэрэг алга. Энэ хүн бол танд хайртай, сэтгэлтэй. Тэгэд энийгаач цаашид танд мэдрүүлэе гэж болвол бодож байна. Өөрөө болвол бас ингээд дотроо маш их романтик юмнууд бодоод л байгаа харагдаж байна л да. Зоригтой алхмууд, үйлдэлүүд энэ төр бол бас бодож байна. Тэгээ танд болвол айгүй шудраг бус хандаад байгаа гэдгийг энэ хүн өөрөө бас мэдж байгаа. Ер нь л ингээд өөртөө чинь цуг байхтай хүртэл ингээд танд анхаарлаа хандуулж чадахгүй, танаас өөр юмнуудыг сонгоод одоо найз нөхөд ч юм уу, өөр чухал ажил төрөл ч юм уу те өөрийг нь сатааруулдаг бас өөр юмнууд байна. Жохон алкогол ч юм уу. Тэгээ янз бүрийн бас тийм жохон муу зуршлууд шиг юмнууд энэ хүнд харагдаад байгаа хгүй. Тэднэрээсээ болоод танд үнэхээр муухай шудраг бус хандсан гэж энэ хүн бол өөрийгөө бодож байна. Тэр алдаагаа ер нь засан л гэж бодож байна да. Ер нь би ингээд хичээгээд хайртай сэтгэлтэй гэдгийг үйлдэлээрээ мэдрүүлээд энэ харилцаан дээр би өөрөө ингээд дайчин байж чадах юм бол, хурдан хичээж чадах юм бол таныг бас тайвшраад өөрийг нь ойлгоно гэж энэ хүн бол бас итгээд байгаа харагдаж байна. Таныг айгүй уужим сэтгэлтэй ухаалаг хүн гэж болвол харж байна. Тийм болохоор өөрийг нь уучлнаа, өөрийг нь ойлгоно гэж энэ хүн найдаад байгаа бол харагдлаа. Тэгээд цаашдын зорилго болвол харилцаагаа шин шатанд гаргана гэдгийг болвол энэ хүн угаасаа бодож байна. Харилцаа холбоогүй байгаа бол харилцаагаа буцаж сэргээж тантай холбогдох юм бодолтой бол байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ ингээд ер нь энэ хүний зүгээс те ямар асуудлууд байна, харилцаан дээр та хоёрын хувьд юу саад хийгээд байна, тэр болгоныгоо ер нь давж гарнаа. Өөрийнхөө асуудлуудыг ингээд давж гараад тантай харилцаан дээр шинэ эхлэлийг авчирна. Ер нь цаашид тань дээр айгүй анхаарна гэсэн бол бодол байна. Тэгээ ер нь бол ингээд энэ хүн бас өөрөө айгүй завгүй энэ төр байгаад байгаа. Мөнгө төгрөг олох гээд аль эсвэл өөр бас үүрэг хариуцлагууд энэ хүнд байгаад гэр бүлийн ч юм уу тий ажлын ч юм уу үүрэг хариуцлага байгаад таныг ингээд ерөөсөө номер 1 одоо priority тий хамгийн чухал одоо ингээд анхаарлаа хандуулж нандинах ёстой тийм зүйлээ байлгаж чадахгүй байсан гэдгийг бол энэ хүн аягүй сайн ойлгож байна л та. Тэгээ энээс болоод таныг бол ер нь өөрт нь гомдсон харилцаан дээр та аягүй сэтгэл хангалуун бус байгаа гэж бодож байна. Өөрт нь ер нь бол аягүй ууралцсан, дурамчхан, урам хугарсан байгаа гэж энэ хүн бол таныг бодож байна. Тэгтээ энэ хүн одоо цаашид ингээд man up хийнэ, тэг мундаг байна, хичээнэ, үүрэг хариуцлагыг бүх зүйл дээр ингээд хүлээнэ, тэг танд өөрийгөө ингээд сайнаар баталж нотолж харуулна. Таны дэргэд байсаар байх болно. Гэхдээ илүү сайжирч, илүү хүчтэй болж таны дэргэд байна. Ингэж харилцаагаа засна гэдэг бодол бол энэ хүнд байна. Ийм төлөвлөгөө байна гэх юм уу? За одоо болохоор танд ер нь энэ харилцаан дээр одоо яг сахиулах ямар зөвлөгөө өгөх харъя. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст бодож буй хүнтэй харилцаан дээр нь сахиуснууд нь одоо яг юу гэж зөвлөх вэ?
Оо зүгээр юм нөгөө нэг танилцуулга картыг юм салгаагүйсэн гараад ирчих шүү. За зөвлөгөө л айгүй тодорхой байна. Танд өөрт ч маш их зөвлөгөө өгч гинөө. Ингээд байгаа байхгүй юу? Ер нь бол яг одоогоор таны бодож байгаа хүн чинь танд ингээд анхаарлаа хандуулж чадахгүй, тань руу үйлдэл хийхгүй, холбогдохгүй ийм байдалтай байгаа бол зүгээр ингээд орхичих гэж хүзэр зөвлөж байна. Гэхдээ энэ хүнийг орхичих гэж хүзэр бол зөвлөөгүй шүү. Зүгээр таныг бас энэ хүнээсээ айгүй хараат байгаад байна. За наашаа юм бичихгүй байна да. Надаас уучлалт гуйхгүй байна да. Надтай харилцаан дээрээ өмнө нь байсан шиг хичээхгүй байна да гэл ерөөсөө энэ бодлуудад та бүр үнэхээр автчихад байгаа. Энэ нь таны бас тайван амгалан байдал, таны өөрийн чин амьдралын олон хүчин зүйлсүүдийн чин балансыг бас ингээ эвдлээд байгаа. Байнга л энэ хүний талаар бодоол, зовоол, шаналал, tarot reading сонсоол, найз нөхдөдөө яриад те. Ингээд байгаа хгүй. Тэгэлгүйгээр одоо юм амар тайван байх хэрэгтэй. Тэг хэцүү ч гэсэндээ за ингээд бэлэн болохоор холбогдох байх уу гэд ингээд найдаад үлдээчих гэж хүзүр дээр бол бууж ирж байна. Хэрвээ та бас ингэж хандаж чадахгүй болвол энэ харилцаан дээр өөрөө урт хугацааны ирээдүй харахаа болоод энэ хүнээсээ та төрүүлж болох гэдэг юм шүү гэж хүзүр гаргаж ирж байгаа байхгүй. Гэтэ яагаад ч юм энийг хүзүр бас дэмжихгүй байгаад байгаа. Тэг үнэхээр энэ хүн чинь болохгүй дэмий энэ төр байсан бол хүзүр одоо илүү жоохон хүчтэй те. Ялангуяа сахиуснууд бол илүү хүчтэй хатуу мессежүүдийг өгнө. Тийм байхад зүгээр ингээд тайван байж, өөртөө ингээд анхаарат байж, энэ хүнээсээ хитрхи ингээд хараат байгаад, энэ хүний одоо хийж байгаа үйлдэл, байж байгаа байдал таны хувийн орон зоригч амар явж ороод байна. Тэгэлгүйгээр те аль болох бясалгаад, тайван байгаад, өөрөө өөртөөгөө те тайван байж сурах хэрэгтэй байна. Тэхийг зөвлөд байна. Тэнийх удаан харилцаа холбоогүй ч юм уу юм асуудалтай сонирн бол бас таны бодож байгаа хүн байхгүй юм байна л да. Гэхдээ хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө бүр үнэхээр хэцүү байгаад байгаа харагдаж байна. Яг энэ хүнийхээ араас ингээд бүр үнэхээр зовоол, шаналал ингээд бүр уйлж байгаа тохиолдлууд хүртэл хоёрдугаар бүлгийнхэнд маань давтамж нь одоо уйлах давтамж хүртэл ихсээд байгаа юм шиг гарч ирж байгаа энэ хүнээсээ болоод айгүй юм шаналгаатай байгаад байгаа. За ийм бодлол энэ нөхцөл байдалтай гацаж болохгүй хээ. Ер нь ингээд эрэгтэй хүний талаар ч юм уу хин нэгний талаар амар бодоод шаналаад хэцүү байгаа бол чи завтай байна гэдэг нэг тим юм бас TikTok дээр айгүй яваад исэн. Тэг хүзэр болохоор яг тэгж хэлээ. Сахиуснууд ч юм болохоор тэгж хэлээд байгаа байхгүй юу? Ингээд шаналаад айгүй хэцүү байгаад байна. Бүр зав гаргаж тэ харилцааныхаа нөхцөл байдлыг бодож бусад хийх ёстой юмнуудаасаа ингээд анхаарал энтрээс харниулаад байна. Гэтэл битэтийг хийх ёстой юм урд чинь зөндөө байгаа. Өөрийгөө хөгжүүл, ажил төрөл дээр анхаарлаа хандуул. Ер нь бол энэ хүнд мэдрэмжүүдээс одоохондоо өөрийгөө жоохон сатааруулаа. Өөрийгөө сатааруулах юмнуудыг хайж олоо гэж зөвлөж байна. Тэгээ хангид маань доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр бүр ингээд спортоор хичээллэх. Ялангуяа бассейнд явах ч юм уу, агаарын йогт ч юм уу явбал их зөв харагдаж байна шүү. Ямар ч байсан гэсэн ингээд өөрт чинь шинэ мэдрэмжүүд өгөх, өөрийг ч одоо энэ хүний талаарх бодолтой шаналлаас холдуулах, тийм өөрийгөө хөгжүүлэх юмн дээр анхаарлаа хандуулж жоохон завгүй байжий гэж зөвлөд байна. Тэгээ таны бодож байгаа хүн чинь ерөнхийдөө бол одоохондоо таныг яг үндэ ghostlээд байна л да. Ингээ яг жоохон харилцаатай байгаа байж болох ч гэсэндээ энэ хүн чинь таныг ghostlээд байгаа. Энийн шалтгаан нь болохоор юунаас болоод байгаа юм бэ гэхээр өөртөө маш ихтгэлгүй байгаад байгаа харагдаж байна. Ер нь бол өөртөө маш ихтгэлгүй байгаад байгаа нь ажил төрөл нь болохгүй бүтэхгүй байна. Өөрийгөө гоёор, хүчтэйгээр, амжилттайгаар энэ хүн мэдэрч чадахгүй байна.
өөрийгөө ялан дийлмээр байгаа ч гэсэндээ чадахгүй байгаа асуудлуудтай байна. Тэр асуудлуудаа танаас нуугаад энэ хүн ингээд тагчиг байгаад байгаа юм шүү. Гэхдээ таны бодож байгаа хүн чинь айгүй хүчтэй одоо ийм арслан хумах хилэнц үхрийн ордтой байх магадлалтай. Тэгээд 10 дугаар сард төрсөн ч юм уу аль эсвэл ялангуяа бүр 10-ны өдөр төрсөн хүн байх бас өндөр магадлалтай байна л да. Гэтэ яг заавал таарах албагүй. Гэхдээ ингээд санаа зовох хэрэггүй энэ хүнд нөхцөл байдал нь амар хурдан өөрчлөгдөнө. Ер нь бол байнгын юм өөрчлөлтөнд дунд амьдардаг. Угаасаа нэг тийм сонин гинт гарч ирээл гинт алга болоод гинт ингээл амар идэвхтэй болол өөртөө ихтэй болол гинт сэтгэлээр унаал идэг ийм зан чанар таны бодож байгаа хүнд байна. А тэгвэл сайн зүйл нь гэх юм бол одоо энэ мэдрээд байгаа энэ хүндрэлүүдээсээ таны бодож байгаа юм чи удахгүй гарчна. Тэгээд тань руу ингээд анхаарлаа хандуулаад яг ингээ анх байсан шиг айгу хөөхөн те таныг эрхлүүлээд өөрийг чинь магтаад тийм зүгээр байх үедээ айгу тийм хүүхэд шиг хүн байна л да бас айгу юм хөвгчлээ хөөхөн юм хэлж ярьдаг эрэхтэй таны ингээс хайрыг татдаг зан чанарууд энэ хүнд айгу их байд юм байна. Тэр зан чанаруудаа удахгүй гаргаад эхэлнэ л гэж бууж ирж байна. Тэгээ санаа зовох зүйл байхгүй та хоёр ярилцсан харилцаа холбоогүй байгаа бол энэ хүний чинь талаас танд өөрийгөө тайлбарлаж харилцаа холбоо удахгүй тогтооно л гэж гарч ирж байна. Ерөөсөө л хамгийн урттаа нэг 10 хоногийн дотор энэ ч юм уу 10 хоногийн дараа урттаа гэхэд 5 дугаар сарын сүүл хавцаа гэж болвол бас гарч ирлээ 6 дугаар сар эхлэх үед. Тэгэл энэ харилцааг ер нь л ингээл дуусчлаа, би хаягдчихлаа, орхигдчихлаа, би ямар золгүй хүн бэ гэд ингээд өөрсдөө бодох гээд энэ 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө тэгэх ерөөсөө шаардлага байхгүй. Энэ хүн чинь танд хайртай, сэтгэлтэй. Тэрийг танд удахгүй илэрхийлээд үйлдэл хийгээд хүрээд ирнэ. Энэ хүнд нөхцөл байдлаасаа энэ хүн чинь өөрийнхөө хувь заяаг өөрчлөөд гараад ирнэ. Тэрнийг их удахгүй гэж бууж ирж байна. Нэг тийм хүнд нөхцөл байдалтай удаан гацаад зовоод байдаг арайч тийм дарк хүн бол бас биш байна. Тийм болохоор энэ хүндээ зүгээр хугацаа өг. Тэгээд угаасаа л амар сөрөг юмнууд 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бодох гээд байна. Тэгэх гээд ах үедээ ер нь өөртөө анхаарлаа хандуулад өөрийгөө хөгжүүлээд жоохон завгүй байж байхыг хүзэр зөвлөж байна. За ингэж зөвлөд эхлэхээр ер нь бол нэг учир шалтгаан бол байдаг гэж би дандаа хэлдэг тий. Тэр нь одоо нэмэлтүүд дээр бас харагдах тайхаа. За ингээд уншлагаан дууслаа баярлаа. Нэмэлтээр болохоор таны бодож байгаа үний тань руу хийх дараагийн том алхам юу байх вэ? Энэ харилцаа урт хугацааны ирээдүйд ямар байх вэ? Тэгээд ер нь бол нэг шаардлагагүй ч гэсэндээ тий. Энэ хүн чинь танд үнэхээр хайртай юу гэдгийг харна. Хайртай сэтгэлтэй гэдэг нь бол маш тодорхой болж ирж байна. За тэгээд та энэ хүнээс яг хүсээд байгаа, мэдэрмээр байгаа, авмаар байгаа тэр зүйлсээ авч чадах уу? Хэрвээ тэр тийм бол тэр нь хизээвэ, үгүй бол яагаад вэ гэдгийг харна. Баярлаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Fire Ant буюу одоо улаан шоргоолт гэдэг Oracle картыг энэ Baby Purple өнгийн сарнаатай цуг сонгосон байх учиртай. За ингээд уншлах руугаа оръё. За та яг энэ бодож байгаа хүнээсээ өөрөө юуг нуугаад байна вэ гэд тэгэхээр энэ харилцааг урагшлуулах хүсэл танд байхын хувьд бол байгаа. Гэхдээ одоо таны яг нууж байгаа зүйл гэхээр ер нь одоо нууж байгаа юмнууд гээд энергийн шалгалт хийчихээр бас нэлээд юм shady айхтар юмнуудыг хүмүүс нуудаг байгаа байхгүй юу? Тэгээд та бүхний яг бодож байгаа хүнээс нуугаад байгаа зүйл юу гэхээр харилцааг урагшлуулахыг хүсэж байгаа. Тэгэхдээ ер нь бол та нэг хичээл зүтгэл гаргалгүйгээр энэ хүнийг харилцаагаа авч яваасаа гэж бол хүсэж байгаа харагдаж байна. Ерөөсөө ингэж өөрийгөө дайчлах ч юм уу өөрийнхөө зүгээс ингэж энержи зарцуулах тэнхэлгүй байгаад байгаа л гэж 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө харагдаад байх юм. Гэтэ 3 дугаар бүлгийнхны ер нь өмнөх бүлгүүдээс нэг ялгарах энерги нь юу вэ гэд тэгэхээр та бүхэн өөрсдөө нэг юм өмнөх харилцаануудаас ч юм уу бас нэлээд юм стресс ядаргаа бас авцсан байгаа харагдаж байна. Тийм болохоор одоо байгаа энэ харилцааг ингээд нэг их таны хичээл зүтгэлгүйгээр, таныг зовоолгүйгээр те ингээд амжилттай урагшилчаасаа гэж хүсэж байгаа хүсэл бол 3 дугаар бүлгийнхэнд маань бол байна.
Тэгээд та болохоор ер нь энэ бодож байгаа хүний өөрт чинь хайртай сэтгэлтэй гэдгийг болвол мэддэг. Энэ хүн чинь танд сэтгэл зүрх бол гаргахын хувьд бол гаргадаг. Гэхдээ энэ нь танд бол бас нэх их хангалттай биш байгаад байгаа гэж гарч ирж байна л да. Энэ хүнээс нэг тийм баатрын аяганы хэмжээний хайр сэтгэл биш, эзэн хааны хэмжээний хайр сэтгэл хүсээд идэг. Гэтэ нэх их хайр сэтгэлж хүсээд байгаа юм бол бас яг 3 дугаар бүлгийнхэнд маань өөрсдөд нь байхгүй. Эсвэргээр одоо харилцаж байгаа хүнээсээ яг нэг юм үүрэг хариуцлага энэ төр айгүй хүсээд байгаа гэж бууж ирж байна. Ялангуяа 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд маань яг бүгдээрээ биш л дээ. Яг юм өмнө нь гэр бүлийн харилцаа энэ төр зохиож исэн. Тэгээд үр хүүхэдтэй хүмүүс бас байж иж магадгүй. Яагаад вэ гэд тэгэхээр энэ хүнээс айгүй нэг тийм хайр сэтгэл романтик харилцаа гэхээсээ илүүтэй одоо яг юу ч болж исэн гэсэн таныг даагаад юу ч болж исэн гэсэн хэцүү зүйлсийг тисээд тэ үүрэг хариуцлага хүлээгээд нэг юм том асуудлуудыг таны өмнөөс шийдээд ингээд нэг юм тайван доктортой харилцааг танд өгөөсэй гэдгийг та айгүй хүсээд байгаа хүзүрдээр бол бууж ирж байна л да. Тэрнээс биш танд хайртай сэтгэлтэй таныг хөөрхөн сайхан гэж харах, таны давуу талыг олж харах танд нэх их чухал биш байгаад байгаа гэж болвол бууж ирж байна. Ер нь 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө ингээд амьдралд бас айгүй их юм ачаалалтай байгаа гэх юм уу? Ер нь ажил, карьер, гэр бүлийн асуудал энэ төр гээд нуруунд дэр чи ер нь бол хангалттай ачаа, тэш, давж туулах ёстой зүйлс байгаад байгаа. Тийм болохоор хайр дурлалын харилцааг ерөөсөө ингээд бас нэг стресс танд нэмхийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхөөргүй байгаад байгаа. Энергитэй байна. 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө. Тэгээ энэ харилцааг бол урагшлаасаа гэж бол бодож ин. Гэхдээ жолоодлогыг бол 3 дугаар бүлгийнхэн маань ерөөсөө өөрсдөө атахыг хүсэхгүй байна. Энэ бодож байгаа хүн чи яг жолооны удирдлагыг жолоог гартаа аваад ингээд ямар ч саад бартааг даван туулаад ингээд урагшаа тавихаасаа гэж бол хүсэж байгаа байдалтай байна. А тэр болтол ер нь бол 3 дугаар бүлгийнхэн маань энэ хүнд одоо яг жинхэнэ дүр төрхөө, жинхэнэ одоо яг юм 100% те зүрх сэтгэлээ өгье гэж бол бас бодохгүй. Энэ хүнтэй ер нь жоохон масктай харьцаад байгаа. 3 дугаар бүлгийнхэн маань энэ хүнтэй яаж масктай харьцаад байгаа вэ гэхээр яхав наанаа энэ харилцааг ингээд урагшлуулж ийн цаашаа харилцах хүсэл сонирхол байна гэдэг мэдрэмжийг та энэ хүндээ өгж байгаа ч гэсэн цаагаараа болвол за энэ харилцаа ер нь амар гоё тогтвортой үерхлийн ийм харилцаа болохгүй байж магадгүй. Болох гэж би өөрийгөө ингэж дайчилж зовоохгүй тий. За болохгүй болвол тэр л биз богино хугацааны тий хэсэг хугацаанд ингээд нэг нэгнээ таньж мэдж агаад хамтдаа гоё цагийг өнгөрөөж агаад юм хүм үзэж болцож явж агаад тэгээд дуусчдаг харилцаанууд байдаг штэ. Энэ харилцаа тийм харилцаа болохоор байвал одоо яах вэ? Би бол яг нэг юм өөрийнхөө одоо тайван доктортой байдал, өөрийнхөө одоо стандарттай хил хязгаарыг унгаахгүй шүү гэсэн нэг ийм бодол болвол байгаад байгаа хүзүрдээр бол бууж ирлээ. Тэгээд зарим талаараа одоо юу мэрийн бас цөөхөн хүмүүсийн хувьд биш дээ. Яг ингээд та хоёр одоо хосууд боллоо, албан ёсны харилцаатай боллоо гэх юм бол та хоёрын харилцааг гадны хүмүүс яг юу гэж бодох бол дэмжих болов, дэмжихгүй болов, янз бүрийн юм ярих боловгүй болов гэдэг бас 3 дугаар бүлгийнхэнд өөрсдөд нь ер нь жоохон чухал байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ харилцаан дээр бол 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө нэлээд юм detached. Одоо ингээд та бүхэн энэ харилцаанд айгүй ингээд өмнөх бүлгүүд шиг ч юм уу тийм энерги зарцуулаад байгаа, санаа зовоод байгаа тийм хүчтэй мэдрэмжүүд айгүй бага байна. Энэ хүний гих таны мэдрэмж ерөнхийдөө ийм жоохон айгүй логикл харагдаж байна л да. Тэгээ энэ харилцаан дээр бол 3 дугаар бүлгийнхэн маань за цаашид юу болох нь харъя да, ажиглая да. Гэхдээ өөрөө нөх их үйлдэл хийхгүй, хичээл зүтгэл гаргахгүй ингээд байж гэдэг бодолтой байгаад байгаа харагдаж байна. Тэгээ tower бас доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө яг нэг юм шинэ харилцаа, шинэ хайр дурлалын харилцаа, ялангуяа тэрэн дээрх ингээд том эхлэлийг хүсэж байгаа юу гэвэл хүсэж байгаа. А тэгэхдээ
Энэ хүнээс мэдрээд байгаа зүйл чинь болохоор энэ хүн яг нэг тийм том шинэ эхлэлийг танд өгж чадахгүй ээж магадгүй дээ. Энэ хүн миний дараагийн аягүй тийм том урт хугацааны харилцааны эзэн биш ээж магадгүй дээ. Хэрвээ биш байх юм бол тэ нөх их хүнд мүнд мэдрэмж мэдрээд авахгүй, энэ хүнд нөх их энерги зарцуулаад байхгүйгээр энэ харилцаанаас ер нь гараад явна да. Энэ харилцаа цаашаа үргэлжилсэн ч дууссан ч надад нөх их амар нөлөөлөхгүй дээ гэдэг нэг ийм бодол мэдрэмж байгаад байгаагаа нөгөө хүндээ бол хэлж ярьж илэрхийлэхгүй байгаа гэж бууж ирж байна. За ордуудыг харах юм бол маш хүчтэй, ер нь таны орд охин өхөр матар ордтой байх боломжтой. За тэгээд хоньны орд хилэнц мэлхий загас бас айгүй хүчтэй харагдаж байна. Тэгээ ихрийн орд харагдлаа. Ер нь Tower болохоор Mars-ыг илэрхийлдэг. Mars гаригаар удирдуулдаг орд гэдэг. Тэгэхээр хонь тэгээд хилэнц байдаг. Энэ таны болон нөгөө хүний чинь орд байх боломжтой. За ингээд энержийн таарж ах юм бол уншилгаа цаашаа үргэлжлүүлээ сонсоорой гэж зөвлөе. За одоо болохоор уншлагынхаа чухал зүйлээр оръё. За 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднээс юуг нууж байгаа вэ? World card доошо. Queen of Fire. Окей. 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол 3-р бүлгийнх маань өөрсдөө яг red flag энэ харилцаан дээр асуудалтай тал нь бас болчиход байгаа байж иж бол тун магадгүй л харагдаад байх юм. За Eight of Swords-ийг тайлбарлуулъя. За нөгөө хүн чинь бас яалтчгүй амьсгалдаг те юм мэдэрдэг амьд бодгол учраас бас тэнэг хүн биш учраас юу болоод байгааг бас мэдрээд байгаа л гэж гарч ирж байна л да. Бид нар одоо ингээд эрэгтэй хүмүүсийг жоохон бүдүүн хатуун гэж боддог байтал үгүй ээ, маш мэдрэмтгий мэдрэх ёстой, ойлгох ёстой зүйлсээ мэдрээд ойлгочтой төрлийн хүмүүс байдаг да. За энэ хүний танаас нуугаад байгаа зүйл юу юм бэ гэд тэгэхээр энэ хүн чинь тантай хосууд болохыг хүсэж байна. Хэрвээ хосууд болоогүй байгаа бол хэрвээ хосууд энэ төр болцсон байгаа бол гэтээ нөх амар хосууд болж байгаа болцсон байгаа энержи бол гарч ирэхгүй. Ер нь энэ уншлагыг харахаар таны бодож байгаа хүн чинь танд айгүй сайн, танд айгүй татагддаг. Та болохоор нэг тийм биш энержи гарч ирээд байгаа. Тэгээд ер нь бол цаашаа харилцаагаа official болгох, аль бие усны болгох те ингээд амар гоё урт хугацааны ирээдүйтэй харилцааг энэ хүн чинь тантай хүсэж байгаа. Таныг бол маш үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог. За хатны савыг нэг жоо ойртуулад харчи. Ер нь царай төрхийг нь айгүй хөөрхөн гэж боддог. За бүр нарийн хэлэх юм бол ингээд сормуус үсэн ч юм уу айгүй хөөрхөн санагддаг гэж гарч ирж гин. 3-р бүлгийнхэн маань өөрсдөө бас нэлээд юм baby faceтэй. Эмэгтэйчүүд маань нэлээд baby faceтэй. Одоо наснаасаа залуу харагддаг. Нэг их будаж барьдаггүй тийм айгу natural хүмүүс байх магадлалтай. Тэгээд тэр нь айгу таалагддаг. Тэгээ өөрийг чинь бас маш сонирхолтой ухаалаг хүн гэж боддог гэж болвол гарч ирж байна. Айгу мундаг тарих толгойн ажилтдаг, амбицтай, өөртөө ихтгэлтэй, юм хошин шогийн мэдрэмж өндөртэй, жоохон хүүхэд шиг бас зан характертай. Ямар ч байсан гэсэн маш хөвгөлтэй эмэгтэй гэж бодож өөрт чинь татагддаг. Та бол энэ хүний одоо яг type нь мөн бүх анхаарал нь бүх хүсэл тэмүүлэл нь тань руу яваад байгаа гэж бол бууж ирж байна л да.
Тэгээ энийгээ болохоор танд одоогоор хэлж мэдэгдүүлээгүй нууж байгаа юм байна гэж болвол харагдлаа. Тэгэхдээ таны зүгээс биш үү те энэ харилцааг нэг их урагшлуулахыг хүсэхгүй байгаад байгаа. Энэ харилцаан дээр та өөрөө жоохон юм пассив гэх юм уу та өөрөө ингээд та 3 дахь бүлгийнхэн маань өөрсдөө энэ харилцаан дээр нэг юм зогсонх байдалтай байгаа. Өөрлөө нээх их тэмүүлж татагдахгүй байгаа гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй биш айгүй сайн мэдж байгаа. Иннээс болоод айгүй зовоод байгаа харагдаж байгаа юм. За би яг ингээд одоо тий 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс байгаа штэ. Одоо ингээд танд энэ хүн чинь цаг хугацаа өгөх үү, хүлээх үү тий надад ингээд зүрх сэтгэлээ нээх юм болов яах юм бол тэр болтол нь би ингээд хичээгээд цаг хугацаа өгөөд ингээд байж яах уу? Аль эсвэл энэ харилцаанаас би хит ингээд зууралгүйгээр те хит энэ хүнийг гэлгүйгээр би энэ харилцааг одоо өөрийнхөө амар амгаланг бодоод өөрийгөө бас бодоод энэ харилцааг тавьж явуулах ёстой болов яах ёстой болов гэд ингээд маш их зүйлийг ургуулж бодож байгаа. Та энэ хүний толгойд бол яг rent free одоо түрээсгүйгээр 24/7 амьдраад байгаа л бол хүзүр дээр гарч ирж байна. Энэ харилцаагаа энэ хүн бол дуусгамааргүй байгаа. Гэхдээ таны энэ хүнд гаргаад байгаа хандлагаас болоод энэ хүн чи яг ингээд за бит хоёр өстой болох юм байна, бүтгий юм байна. Амар гоё яд жаргалтай хайр сэтгэлийн харилцааны ирээдүйд бит хоёрыг хүлээж ийн гэд ингээд итгэж найдаад ээж чадахгүй байгаа л гэж бууж ирж юм л та. Тийм, энэ дээр бас high priestess доошо харж гарч ирж байгаа байхгүй. Та болохоор энэ хүнтэй айгүй өөртөө итгэлтэй харьцдаг. Яг ингээд энэ хүнтэй харилцаан дээр та айгүй өөртөө итгэлтэй, өөрийнхөө нээлттэй байгаа ч юм бол мэдэгддэг. Гэхдээ чин сэтгэлээсээ одоо яг энэ хүнд та татагдж байгаа юм шиг бол санагддгүү. Яагаад ч юм танаас ингээд нэг тийм spiritually юм хол хүндий байгаад байгаа юм шиг мэдрэмжийг энэ хүн авдаг байх юм. Тэгээ тантай харилцаанаас бол гарч явъя гэж бол энэ хүн огт бодохгүй байна. Гэхдээ ингээд нөгөө өөртөө итгэлгүй болцсон танаас болоод тэгээ тэрнээсээ болоод ингээд айгүй олон гоё зүйлс санаачлаад хэрэгжүүлээд явж бас яг чадахгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Танд өөрийгөө бас ингээд бүрэн дүүрэн итгээд найдаад даатгаад тэгээ зүрх сэтгэлээ илэрхийлээд өөрийнхоороо бас байж энэ хүн чадахгүй л байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Та одоо жишээлбэл энэ хүн дээр ингээд нааштай байх юм бол тий та энэ хүнд бас хээ би чамд татагдж байгаа шүү, би чамд юу сэтгэлтэй шүү гэдэг нэг юм итгэл найдвар өгөх юм бол энэ хүн аюу хурдан за цаашаад хоёлаа ингээ хосууд болъё, би чамд тийм юм хийж өгье, ийм юм авч өгье, би чамд дээр ингэж хичээе гэж ерөөсөө ингээ одоо төлөвлөгөөнүүд нь бол бэлэн байгаад байдаг. Гэтэл сүүлийн үед болохоор яхаа яг таны хандлагаас болол ингээл өөрийгөө бариад л байгаад байгаа харагдаж байна л да. Ойрын ирээдүйд гоё юм хүм ингээ төлөвлөж чадахгүй болоод байна. Энэ нь болохоор өөртөө итгэлгүй байгаад байгаа байдлаас нь болж байна. Таны бодож байгаа хүн чинь бас ингээд ер нь ямар хүнд татагддаг, дуртай байдаг вэ гэхээр өөрт нь ингээд сайн байдаг, өөрийнх нь төлөө бас илт хичээдэг, өөрт нь урам зориг өгдөг тий. За би эрсдэл гаргаж болох юм байна. Би энэ харилцаан дээр өөрийнхөө халуун дулаан өшөө илүү хичээж болох юм байна гэдэг нэг тийм тохиог айгу тодорхой өгчдөг хүнд дуртай. Тэгэхээр энэ хүн өөртөө итгэлтэй болоод хийх ёстой юмнуудаа хийгээд хичээл зүтгэл гаргах юмнуудаа гаргаа явдаг байгаа байхгүй юу? Тэгэх хүсэл маш их байгаа. Тантай цоошин эхлэлийг энэ хүн харж байгаа. Та л энэ хүнд яг ингээд за би чамтай цааш урт хугацааны ирээдүй харж байна л гэх юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүйгээр тантай урт хугацааны ирээдүй хараад явхад бэлэн байгаа гэж маш тодорхой бууж ирж байна. Тэгээ хараа энэ ерөнхий энерги хүртэл энэ хүн бол яг танд одоо бүх зүйлээ зориулахад бэлэн байгаа л гэж гарч ирж байна. Айгүй юм тогтвортой энержи байгаа байхгүй. Танд нүмер нүүлэг болоод таныг дэмжиж, тань дээр хичээл зүтгэл гаргаад явах хүсэл энэ хүнд бол маш их байгаа гэж бууж ирлээ. Тэгээ тань дээр энэ хүн бас ер нь нэлээд хичээдэг байх. Бүр яг энэ харилцааг ингээд ажил шиг хүлээж аваад тий одоо та үсчихвэл таны ажил дээр хоолунд аваачч өгөөд ч юм уу дуртай жижигхэн бэлгийг чинь танд ингээд нэг сүртэй юм болгүйгээр тий хөөрхөн харагдаад чамд таалагдах байх гэд авсан юмаа гэдэг ч юм уу. Тэгэл янз бүрийн болзооны энтер санал тавиал энэ хүн айгүй хичээсэн гэж болвол өөрийгөө боддог. Гэтэ тэр хичээл зүтгэлийнх нь үр дүн нь ерөөсөө өөрт нь ирэхгүй байгаад энэ хүн бол айгүй шаналж байгаа. Энийгээ танаас нуугаад байгаа л гэж бууж ирж байна. Тэгээ бүр ингээд за би энэ хүн бас ингээд айгүй clearly айгүй ингээд тодорхой өөрийгөө бас бодож байгаа байхгүй. За би ямар нэгэн байдлаар ингээд болохгүй юм хийв үү? Би худлаа байв уу? Гэт тэгэнгүүт ерөөсөө
тийм юм байхгүй. Энэ хүн бол айгүй тодорхой, айгүй танд ингээд өөрийнхөө бодол санаа зорилгыг мэдэгдүүлээд хичээж байгаа. Тэгэд энэ хичээл зүтгэлийнх нь хариу нь ерөөсөө таны зүгээс одоо сайшаал, магтаал, урамшуулал, дэмжлэг, та эргээгээ зүрх сэтгэлээ энэ хүнд өгөх тийм зүйл болж ирэхгүй байгаад энэ хүн бол бүр маш их шаналж байна. Яг ингээ ганцаараа хаягдсан хосгүй хүн шиг бүр юм сэтгэлийн гансрал энэ хүнээс бол бас мэдрэгдэж байна. Тэгэл хичээгээд болдгүй юм гэж бас байд юм байна да. Би л хангалтгүй байгаа юм байлгүй дээ гэсэн нэг юм бодол болвол төрчиж тэрийг танаас нуугаад байгаа харагдлаа. За эндээс харах юм бол ер нь арслан хонь нумын орд хүчтэй харагдаж байна. Хумхын орд хүчтэй харагдаж байна. За тэгээ хилэнцгийн орд өмнө нь хэлсэнчлэн гарч ирж байна. Мэлхий бас байна. За одоо энэ хүний нуугаад байгаа зүйлийг бид нар мэдчих учраас энэ хүний зорилгыг харъя. Зорилгыг нь бараг хараад авч нэг шаардлага байхгүй. Нууж байгаа зүйл дээрээ гараад ирлээ. Тэр зүйлсээ танд өгөөд хэлээгүй болохоос л энэ хүн бол ийм бодолтой байгаад байгаа харагдаж байна. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднийтэй яг харилцаа цаашлыг яах хүсэл зорилготой интеншнтэй байгаа вэ хийж өгөөч. За дахиад 4-ийн саваа маань гарч ирж байна. За энэ хүний харилцаан дээрх зорилго, цаашдын зорилго гэхээр so cute. Яг л түрүүний хэлсэнчлэнтэй юм адилхан байна дөө. Тэгээд би яг энэ хэсгээр ирээд ингээ айгүй ядарах хэсэг байхгүй би. Тэгэхээр бүрэн таны бодож байгаа хүн чинь бас ингээ айгүй ядраад, жоохон сулдаад, шаналаад байгаа юм мэдрэмжийг аваад байгаа юм шиг байна. Миний бүр ингээ дуу энэ төр чанга гарахаа болоод эхэллээ. Яагаад юм мэдэхгүй. За яасан бэ гэд тэгсэн чинь энэ хүний зорилго ерөөсөө л өөртөө ч үерхэх, цаашид айгүй гой баланстай, тэнцвэртэй, аз жаргалтай харилцааг өөртөө ч юм бүтээж бий болгох, зөв цаг нь ирэх үед бүр гэрлэх тийм хүсэлтэй байгаа гэж гарч ирж байна. Гэвч та энэ хүнд болвол ингээд жоохон шудраг бус хандаад байгаа л гэж бодож байна л да. Айгүй юм. Энэ хүний яг одоо нэг ингээд айгүй татагдаал ингээд хүсэж байгаа юм нь яг юм романтик хүсийн харилцааг хүсэж байгаа штэ. Тэгээд миний бодлоор бол хүн одоо ийм хайртай байгаад байгаа л те бүр ингээд ерөөсөө тэр сүрэг юмнуудыг бодлохгүйгээр ингээд хичээгээд байвал амар гоё. Гэтэ ийм зүйлс бол ер нь 18 дугаар зууны үеийн одоо яг heroic зохиолууд дээр л гардаг байх л та. Хүний юм чи ингээд айгүй их юм бодож гин, өөрийнхөө өнцгөөс юмнуудыг харж гин. Тэгээд энэ хүн бас гэхдээ угаасаа өөрөө айгүй юм өгөө аваатай, баланстай, тэнцвэртэй харилцаанд дуртай. За би ийм зүрх сэтгэл гаргалаа. Чи надад ямар зүрх сэтгэл гаргаж ийн бэ? Надад яаж хандж ийн вэ гэдгийг бас ингээд тооцоолоод бодоод идэг. Жинлүүрийн ордны нэрэг байна. Тэгэнгүүт та болохоор ялтчгүй энэ хүнд эргээгээд яг адилхан хичээл зүтгэл гаргахгүй байгаад энэ хүн бол маш их шаналж байна, гансарж байна. Үнэхээр ингээд ингэж байж байгаад ер нь бол таныг алдах юм байна да. Энэ харилцаа урагшлахгүй юм байна да гэсэн нэг юм сэтгэл шаналл бол бас маш хүчтэй байгаад байгаа харагдаж байна. Энэ харилцаан дээр ер нь өөрийгөө ганцаараа л хичээгээд байна.
Цаашид ч ингэж ганцаараа л хичээгээд байж иж магадгүй. Энэ хүн 100% та хичээл зүтгэл гаргаж байхад таны гаргаж байгаа хичээл зүтгэл нэг 40%-ийг давдггүй ч юм уу тий. Ийм байвал яах вэ гэд эмзэглээд яг цаашдын зорилго нь гэхээр бүр ингээд айгүй гоё өөртөө ихтгэлтэйгээр урт хугацааны ирээдүй хараад энэ харилцаан дээр одоо юу ч болж исэн гэсэн таныг хүлээн тэснэ гэдэг тийм урт хугацааны ирээдүй бол гэхдээ харахаа болчиж. За бит хоёр юу нэгээд тий 1-2 жилийн хугацаанд ингээд харилцаад хосууд болоод ч юм уу тий бүх юм ингээд цаашаа доктортой болоод хамт амьдраад ингээд явахгүй байх та гэдэг бас нэг тийм бодол ороод ирсэн. Яагаад вэ гэхээр энэ харилцаан дээр ерөөсөө ингээд нэг юм бат бөх суур тавигдаж өгөхгүй байгаа юм шиг энэ хүн л ганц талтай таныг хайрлаад байгаа юм шиг тийм мэдрэмжийг бол аваад байна. Иннээсээ болоод танд бас одоо яг жоохон итгэхгүй байгаад байгаа. Таныг бас өөрт нь бүрэн дүүрэн итгэж өөртөө ингээд айгүй гоё юмнууд төсөөлж бодож харахгүй байна даа гэж бодож гин. Яг ингээд бодит тантай цуг алхаад байгаа биш. Таны талаарх өөрийнхөө төсөөлөлтөө, өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө тий ингээд алхаад байгаа юм шиг. Та энэ хүний хувьд ингээд өөрийн болгож чадахгүй хүсэл мөрөөдөл тэрийг л ингээд бодож явсаар байгаад одоо ингээд цаашаа бодож итгэж мөрөөдөх юм байхгүй болж байгаа юм шиг энэ хүнд санагдаад байгаа гэх юм уу? Тэгээ бас ингээд тань дээр юу н хийх юмнуудаа хийцэн, хичээл зүтгэл гаргах юмнуудаа чатгаасаа бас чадахгүй хүртэл юу нь бол нэлээд хийчихжээ. Тэгээ одоо цаашаа яг юу хийх ёстойгоо, юу хэлэх ёстойгоо яахаа бас мэдэхгүй болоод нэг юм гацалтанд орчод байгаа гэх юм уу? А тэгтээ зорилго нь бол энэ хүн танаас тийм амархан явахгүй. Ер нь бол дахиад жоохон хичээгээд үзье гэж бодож байна. Тэгээ энэ хүнд болохоор бүр нэг юм нарийн хугацаа бас гараад ирчихжээ. За ядаж хамгийн багадаа 1 сар тий урттаа нэг 3 сарын хугацаанд би дахиад өөрийгөө дайчлаад үзье да. Ер нь бүр ингээд би жоохон хангалтгүй байгаа даа юм болоо тий өвшөө илүү надад байгаа давуу тал юу байна, сайн тал юу байна, яаж өөрийгөө ингээд амар гоё одоо хүн гэдгээр танд мэдрүүлэх үү. Тэгээд өстой яг нэг эцсийн хүчээ шавхаад хичээгээд үзье, зориглоод үзье. Юм амархан бууж өгөхгүй шүү. Цаашид үйлдэлүүд хийн, харилцаа холбоотой байна гэж бол бодож байна. Тэг өөрийг чи айгу санаад байгаа. Оройн хугацаанд бол бас тантай уулзмаар байгаа гэж болвол гарч ирлээ. Дахиад нэг хид хідэн эрсдэл гаргах, зориг гаргах, хичээх тийм төлөвлөгөө энэ хүнд байна. А тэгтээ 10 of coins доошоо харж гарч ирж гин гэдэг болвол за үнэхээр энэ хүн миний яг хүмүүс юм байна. Энэ хүн ч надтай ингээд айгу гоё урт хугацааны ирээдүй харж байгаа юм байна гэдэг найдвар юу нь бол жоохон байхгүй болсон. Тэгтээ энэ хүн бол өөрт чи яалтчгүй хайртай сэтгэлтэй гэж бууж ирж байна. Гэтэ нэг сул тал нь ингээд нэг өөрийг чи айгу сайн мэдэхгүй таны талаар ингээд өөрөө нэг юм ингээд төсөөлөд бодоод толгойдоо зохиоцсон тэр одоо imagery те imagination гэж хэлдэг штеп төсөөлөлтөө өөрөө ингээд амар автаад дурлаад таныг бол хит их ингэж шүтж байгаа хит гоёор харж биширж байгаа одоо ингээд та хоёр болоод бүтээл та энэ хүний зүрх сэтгэлийг ингээд хүлээгээд авчих юм бол энэ хүн таныг ингээд нэг л нэг тийм өөрийнхөө айгүй гоёор төсөөлөд ботцсон байгаа даа байхгүй юу? Муу талуудыг юусоо олж харахгүй. Гэтэл хүн чи одоо ингээд сайн талтай, мууч талтай янз бүрийн болж байгаа штэ. Тэдрий чи мэдэхгүй. Тэг нэг өөрийнхөө төсөөлсөн яг нэг тийм үлгэрийн гоё хүн шиг л байх болов гэдэг нэг тийм итгэлээр гэхдээ хайрлаад байдаг гэж гарч ирж байна. За одоо 3 дахь бүлгийнхэн маань энэ харилцаан дээр өөрсдөө яах хэрэгтэй вэ? гэдэг яг одоогийн нөхцөл байдал та энэ хүнтэй харилцаан дээр юу нэг яах хэрэгтэй юм бэ гэдэг сахиусны зөвлөгөө авъя. 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс одоо харилцаж байгаа одоо энэ бодож байгаа хүн нэрээ яг яах хэрэгтэй вэ? Сууснуудаас зөвлөгөө авъя. Хангид маань. Two of Cups. Five of Pentacles. Ace of Cups. Two of Cups.
За ингэж асуухад нэг их олон юм бодлохгүйгээр таныг энэ хүнтэй харилцаа л гэж хүзэр олвол гаргаж ирээд байх юм. 3 дугаар бүлгийнханд маань энэ хүнтэйгээ харьцуулахад бас өшөө илүү өөр татагддаг өөр хүн бас байж иж болох юм. Аль эсвэл зүгээр л ингээд айгүй эргэлзээд байгаа харагдаж байна. Тийм болвол энэ хүн чи юусаа аюулгүй гэж гарч ирж байгаа хгүй. Та ингээд үнэхээр чин сэтгэлийн айгүй гоё хайр сэтгэл, хайр дурлал дээр үнэхээр том шин эхлэлийг хүсэж байгаа болвол энэ хүндээ боломж олгоод үзэхэд буруутахгүй. Тэгээ энэ нь таны бас хайр дурлалын амьдралд айгүй тийм гоё шин уур амьсгал, шин эхлэлийг авчирна гэж бууж ирээд байгаа байхгүй. Тэгэхгүй хит л ингээд болгоомжлоод хаширлаад байна гэдгийг сахиуснууд нь шүүмжилж байгаа харагдаж байна. Ер нь энэ хүнд та зүрх сэтгэлээ өгөх юм бол эргээгээд энэ хүн чинь танд зүрх сэтгэлээ өгнө. Тэгээд та хоёр бас яг хосууд талаасаа ч юм уу, нийцэл талаасаа ч юм уу айгүй гоё тохирно. Та энэ хүнд хэрэгтэй, та энэ хүнд тустай гэхээсээ илүүтэй энэ хүн танд хэрэгтэй, энэ хүн танд тусдим болохоор бол хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд юу мэрийн хит их юм эргэлзэж таныг бодоод хэрэггүй л гэж хүзэр гаргаж ирээд байх юм. Гэтэ зүгээр л энэ хүн бол айгүй тийм аюулгүй. Green flag, green forest. Одоо асуудалтай үнийг бид нар ч улаан туг гэдэг байгаа шүү дээ. Ямар ч асуудалгүй эсрэгийг ногоон туг гэх юм уу? Яг л тийм хүн байгаад байгаа харагдаж байна. Тэгээд энэ хүнд яхав та үнэхээр ингээд татагдаад сайн болох юм бол одоо хайр дурлал дээр та өмнө нь бас мэдэрч исэн, авч исэн сэтгэлийн шарах, жоохон өөртөө итгэлгүй байдал, аль эсвэл бусад хүнд одоо эсрэг хүстэндээ итгэхээ болцсон байдлаас улбаатай юм байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм болохоор за ингээд босон болоогүй шинэ харилцааг эхлүүлээд яах юм? Ганцаараа байж гэсэн нэг юм хаалттай байдлаас чи энэ хүн таныг гаргаж өгөх болно гэж бууж ирлээ. Тийм, ер нь бол гэхдээ энэ хүнтэй цаашид ингээд харилцаад, уулзаад, болцоод нээлттэй хандхад ерөөсө буруудах юм байхгүй. Дэндүү ингээд хаширлаад байна гэж сахиуснууд нь бол зөвлөж байгаа харагдлаа. За ингээд уншлах нь дуслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах сонирхолтой хүмүүст болохоор бид нар тэнд юуг харах вэ гэхээр энэ хүний тань руу хийх дараагийн том алхам юу байх вэ? Та хоёрын харилцаа урт хугацаанд ямар байх вэ? Энэ хүн танд чин сэтгэлээсээ хайртай юу? Таны үнэхээр хайр дурлалаас хүсэж байгаа зүйлийг энэ хүн танд өгч чадах уу зэргийг харах болно. Баярлалаа.